Global нэвтрүүлгийн 7 дахь дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн зочноор ичнээ бол маш олон брэндүүдээр Монголд одоо нутагшуулсан гэдгээр маш сайн мэднэ. Харин энэ удаад сүүлийн үед хийж байгаа байгаль экологид хувь нэмрээ оруулж явж байгаа протеин ясны үйлдвэрийн Оюнбат захирлагаа урьсан байгаа. За тэгэхээр энэхүү үйлдвэр маань болохоор одоо дэлхийд дээр нэг 120 гаруй үйлдвэр байдаг юм байна. Тэгээд тэрний хамгийн томоохон 2 үйлдвэр нь Азад байдаг. Тэгээд нэг нь Монголд байдаг. Ийм том үйлдвэрийг бас Монголдо байгуулсан байгаа. Зочныг өнөөдрийн дугаартаа урьсан байна. Урилга хүлээж авсанд баярлалаа Оюнбат гэгчтэй. Алга ташд юм байлээ. Би алга ташд. Тий, алга ташд. За сүүлийн үед нэлээд завгүй байсан. Тэгээд зочноор оруулах гээд нэлээд хөөцөлцөн тий. Бараг хагас жил болсон. Аха. Тийм. Юун дээр юу игээ завгүй байна та. Баярлалаа. Ямар ч гэсэн ийм гоё нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад баяртай байна. Тийм. Завгүй байна. Ажил хийж байгаа. Тэгээд нөгөө юу ч нэ хотод ажиллаж амьдардаг болохоор ихэнх цагаа нөгөө эмээлт үйлдвэр дээр өнгөрөөдөг болохоор бас завгүй байгаа дээ шүү. Яг ингээд үйлдвэрийн доор тийм. Сая та ч бас Солонгос руу яваад ирсэн тийм. Солонгос руу ямар ажиллаар яв? Өрн ийш тийшээ явна. Ялгүй яах вэ? Солонгос руу сая сүүлийн өчигдөр үржигдэр ирсэн явдал бол 40 хоногийн өмнө Солонгос руу нэг хэдэн контейнер атсан байгаа. Тийм тус үйлдвэрээсээ гарч байгаа тусыг атсан. Тэгээ тэр маань нөгөө газрын холоос холооч шилтгаалаад тэр чи одоо ингэж чичгдтээ энэ чээс Монголоос ирээнээс одоо Монголд гайл майлаа хийгээл явсаар бол процедур нь эхэлтэй. Тэгээ ирээн дээр бас шалгалт шүүлгээр олоод гэтээ гайл энэ төрөөр орж байгаа тэнжинд буугаад тэнжиний усан бомбт дээр хүлээж агаад очир дараалал хүлээж агаад тэгээ Солонгос руу Сонгосоор явдаг байгаа. Тэгээ явсаар байгаа 40 гаруй хонлоо нөгөө тос маань. Тэгэхээр үйлдвэр маань онгоцны түвшний үйлдвэр авж байгаа маш том химийн үйлдвэр авдаг манай тосыг. Тэгээд тэдэнд тэр улсуудтайгаа очиж уулзаж одоо ажил хэрэгээ яриад тэгэл хурж ирсэн дээ. Тийм. Солонгос руу ер нь гаргах шалтгаан нь юу байсан бэ? Манай үйлдвэрээс чинь 3 төрлийн бүтээгдэхүүн гардыг ясны үйлдвэрээс. Монголд одоо хаягдж байгаа яс гэж байгаа шүү дээ. Тэрнээс чинь гарч байгаа 3 төрлийн бүтээгдэхүүний нэг нь мах ясны гурил буюу шуугаад хичээдэг те бид нар. Хоёрдугаарх нь болохоор нөгөө бордоо, газар хөрсөө борддог бордоо. Гуравдугаарх нь яснаас гардаг ясны тос. Дэлхийд дээр 3 төрлийн тос байдаг. Газрын тос, малын тос, ургамлын тос гэж байдгийг. Манайх малын тос буюу хамгийн үнэтэй тосыг одоо үйлдвэрлэж байна л гэсэн үг. Тэр нь бид нар өөх шахаад юм уу өөхний үйлдвэр өөх цуглуулад шахаад хийдэг нэг жижиг хэмжээний өөхний үйлдвэр биш. Ясаасаа хайж байгаа ясаасаа гаргаж авдаг ясны тос гаргаж авдаг. Тэрийг маань дэлхийн зах зээл дээр одоо биржийн үнэлгээтэй бүтээгдэхүүнэлтэй маш үнэтэй тос гэсэн үг. Тэрийг түвшний үйлдвэрүүд онгоцны түвш ялангуяа манай авж байгаа бол онгоцны түвшинд хэрэгэлдэг. Ягаад онгоцны түвшинд малын ясны тос гаргаж хэрэгэлдэм бэ гэж та бүхэн сонирхож магадгүй. Ер нь дэлхийд даяараа бид нар чинь байгаль дэлхийд ээлтэй одоо евро зөвчигээ явж хандж шүү. Ерөөсөө байгаль дэлхийд хүн байгаль дэлхийгээ удаан жил байлгах, үр хоочтой юу үлдээх үү гэдэг дээр хүмүүсийн бодож байгаа юм нь яаж байгаа гэхээр л ерөөсөө байгалаа ээлтэй байлгахыг нөгөө хүлэмжийн хий, CO2 агаарт дэгдээд байгаа одоо нүрс зөчлийн хий тийм ээ. Энийг багасгахын тулд одоо онгоцны түвшнийхэн ч байна, газрын тосны түвшнийхэн ч байна. Одоо Монголд нэг евро түвш энэ төр гэлээдэг штэ тий. Тэр чинь яадгүй гэхээр одоо үнэтэй боловч баг нөгөө нэг CO2 ялгаруулдаг байхгүй юу. Тийм учраас үнэтэй боловч байгаль дэлхийд ээлтэй түвш авч хэрэгэлдэг байх нь тий. Тэрнтэй адилхан онгоцны түвшинд хэрэгжилж байгаа онгоц зэрэлт том онгоцнууд ч одоо байгаль дэлхийг бас өрүүлж байна. Одоо хүлэмжийн ялгаруулж байна. Тэгээ яхаа онгоцны хэсгээ байхгүй учраас яаж бага хэмжээгээр нүрс төрөгчийн хий ялгаруулахгүй байх уу, хүлэмжийн ялгаруулахгүй байх уу гэдэг дээр анхаарч энэ дэлхийн орнууд чинь түвшиндээ хэрэглээд эхэлжээ. Тэгээд манай малын буянт малын маань хаягдж байсан яс түүнээс гарч байгаа тос төв дэлхийд дамжаад Солонгост очсон Солонгосын түвшний үйлдвэр, химийн үйлдвэрт нийлүүлж гэн гэдэг нь бас нэг төрлийн бахархал хууштай санагдаж байна. Тийм бага хэмжээгээр гарч байгаа боловч нийлүүлж байгаа боловч тэр том гүрэнд чи одоо бага л байна л да. Бидний хувьд бол боломжоор нийлүүлж байгаа боловч бага хэмжээний гэж үзэх байх. Гэхдээ ямар ч хэлсэн
чадлаараа байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж ийна л гэж. Монголд яагаад тэргээ борлуулдаг юм бэ гэвэл монголч нөгөө химийн үйлдвэрүүд төгжөөгүй. Тэгээд онгоцны түр шийтлээ хийж чадаагүй л байгаа шүү дээ. Тийм учраас Монгол үлээл түүхийдээ солонгос руу хамгийн боломжоор тийм боловсруулсан тийм. Ер нь Монгол оронд бол боловсруулах үйлдвэрлэл хамгийн хэрэгтэй л гэж үзсэн л дээ. Тийм. Шууд үйл ажиллагааны чиглэл рүү бүр шууд нарийн ороод явчихлаа тий тэгчлээ. Ер нь бол одоо ингээл эмэлт рүү явж үзээгүй хүн бас цөөхөн бахаа ядчих нэг машин өнгөрөөд явж байгаа шүү дээ тий машинтай. Тэгэхээр тэрийг одоо дүр байдлыг харсан ямар ч хүний Монгол хүний тий зүрх өвтгөмөл дүр байдал харагддаг шүү дээ тий. Тэгэхээр айгүй олон хүмүүс бол тэр нэгээ санаа зовоод ч юм уу те энийг одоо нуусан шийдэдэггүй юм уу да гэж бодоод явж исэн баг. Гэтэл таны хувьд одоо шал өөр одоо fast fashion те өөр ингээд чиглэлийн одоо ажил хийжсэн аа бүр шууд үйлдвэрийн одоо хамаг гоё ганган хувцас тайлаад те үйлдвэрийн хувцас өмсөөр яваад ингээд орсон шүү дээ те. Яг тэр за ер нь би орох юм байна гэсэн тэр одоо шийдэл яг яагаад орж ирсэн бэ? Ер нь бол бизнес чинь ашигын гэж байдаг тийм ээ. Бизнесийн эдийн засгийн ач холбогдолтой. Бизнес хийж байгаа хүн ашигтай ажлыг хийж явдаг. Одоо сүүлийн үед бас модонд ороод байна. Бизнесийн ашигаас илүү одоо экологийн үр өгөөж нь. Эдийн засгийн одоо үр өгөөжөөс илүү экологийн үр өгөөж аягүй хардаг болцоосон. Тэгж бизнес хийдэг болсон байх нь шүү дээ. Экологийн үр өгөөж гэхээр яа гэхээр байгаль дэлхийд ээлтэй байх. Байгаль дэлхийг хаягдаад байгаа юм ин газар булаад байгаа юм ин яаж боловсруулах вэ гэж бодож ин үйлдвэр мэдээж нээсэн байгаа шүү дээ. Тэгээ манайхан ингэж ярьдаг байхгүй юу? Ер нь хүн болгоо хичээвэл эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж болно гэж. Эдийн засгийн үр өгөөж гэдэг нь мэдээж ашигаас бага боловч одоо газар ухаад нүүрсээ гаргаад байгаа амар өндөр эдийн засгийн үр өгөөжтэй байгаа шүү дээ. Газар байгаа нүүрсийгч байд юм алтыгч шууд гаргадахтай адилхан тийм өгөөж өгөхгүй ч гэсэн экологи тал дээр айгүй үр өгөөжтэй ажиллах нь чухал байхгүй юу. Тэгэд экологийн үр өгөөжтэй буюу эко ногоон хөгжил гэж ярихаар айгүй бидэрт айгүй хол сонсогддог. За тэрийг одоо нэг нарны цахилгаан станц байгуулах ч байд юм уу, атомын цахилгаан станцаа болоод юу болох ч байд юм уу, нүүрс шатаахгүйгээр хийх ч байд юм уу, салхины одоо сенсээр бодно ч гэдэг юм уу, том бодол за энэ бидэрт хамаагүй гэж боддог байхгүй юу. Энийг бол тэр дэлхийн томчууд нь хийн, төр засаг хийнэ л гэж бодчихдаг. Гэтэл экологийн үр өгөөжтэй хэн бүхэн ажиллах ёстой. Хүн болгон жишээлбэл хашаанд амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ, тийм ээ. Гэрээ сайхан дулаалаад шөндөө 4% нүүрс төлөхийнхээ оронд сайхан дулаалчаад 1% нүүрс төлж яах гэдэг чинь тэр хүн экологийн оруулж байна тийм байгаль дэлхийд маш том хувь нэмэр оруулж байна орчиндоо. Энийг бол хүмүүс айгүй тийм том ярьцдаг байхгүй юу? Тэнгүүт за энийг бол том хүмүүс нийт юм байна. Энэ бидэрт хамаагүй биш. Хүн болгон гэрээ сайхан дулаалчхад л экологийн үр өгөөжтэй амьдарч байна л гэсэн үг. Тийм. Тэрийг айгүй одоо хардаг болсон одоо бизнес бид нар мэдээж хэрэг зах зээл шилжээл ороход нэг бүгдээрээ нэг машинтай олчихсан, бүгдээрээ байртай олчихсан гэдээ явдаг байсан бол одоо дэлхийдээ хөл нийлүүлж байгаль дэлхийдээ ээлтэй экологийн үр өгөөжтэй ажиллаж амьдрах тийм одоо бид нар ч бурхан шүтдэг үсттэй тийм тэр нь одоо тэр тал руугаа бизнес цэцгэлэхээр болсон. Энийг маш их дэмждэг болсон л доо. Дэлхийд даяараа. Тий. Ийм бизнес рүү л одоо ингээд алтраад орсон доо. Өөрөө чи хэлээр нөгөө фэшн бизнесээс тий. Хамаг одоо таныг мэдээ хүмүүс зөндөө олцсон байгаа шүү дээ. Тэгэхээр ингээл стайл үнэхээр л хамаг гоё ганган хуцаа тайлалт тийшээ үлдэрээ. Тийш төлгөө яах вэ? Тий. Гэхдээ таны ингээ харахаар аягүй тийм ингээл нэг тийм үйлдвэрлэл гэдэг бол зүгээр төсөөлөхөд аягүй ингээд хүнд хэцүү асуудалтай гэдэг нь ингээд орж ирж байгаа байхгүй яа. Гэхдээ ингээд хүний нөгөө нүдний галцав гэхээр би яг үнэхээр зөв юм хийж явж байгаа шүү гэдэг тийм гоё тийм зүйл мэдрэгдээд байдаг. Тийм. Зөв юм хийж байгаа гэдэг нь үр хоочтой зөв юм хийж явж байгаа гэдгийг бол одоо би ганцхан өөрөө мэдрэхээ зогсохгүй монголчууд аягүй мэдэрдэг болсон байлээ. Нээр нь л энэ одоо энэ юуны зам руу энэ ээлтийн тэр онгоц нисгийн тэр хавьд чинь бүхэл бүтэн булдаг тийм газар байсан те асар их хэмжээгээр хайж исэн юмыг боловсруулаад тэгээд шуугаа тижээн гэдэг байглаа бордно гэдэг бол аюул чухал юм аа л гэж
хүмүүс мэддэг болсон шүү дээ. Тэгээ таны нөгөө юу арьс өнгөний үзлийн эсрэг одоо айгүй том дуурсан. Тэгээд арьс өнгөөр ялгуурлах үзлээ ингээ байхгүй одоо тэмцлийг эхлүүлсэн өөрчлөлсөн Мартин Лютер Кинг гэдэг чинь мөрөөдлөө ингээ тийм яг нөгөө юун дээр ингээд нэг сэтгүүлч асуусан юм байна л да. Танд одоо ингээд ерөөхдөө нэг бас нэг үр дүнгөө өгөөд тэмцэл нь явж исэн. Тэгээ ингэсэн чи танд ер нь ингээд тэмцлийг эхлүүлэх амархан байсан уу гэж сэтгүүлч асуусан гэж байгаа. Тэгсэн чи амархан байсан уу гэж битгий асуу. Энэ зөв үү гэж асуу. За тэр надад яг таны жишээтэй одоо ингээд таны үйл ажиллагаа амар ингээд ойрхон санагдаад байгаа. Баярлалаа. Тийм шүү. Тэгэхээр гоё санагдчихж байгаа. Тэгээд ер нь би бас ингээл таны салбарыг бас нэлээ ингээл боломжоор судлаа л да. Гэсэн чинь нэг үхрийн яснаас гаргаж авч байгаа тэр желатин болохоор 24 онд болохоор нэг хэд гэжлээ 24 онд чи 266 тэрбум ам долларыг одоо нийтээр эргэлцсэн гэж байгаа байхгүй тий. Тэгсэн чи 29 онд болохоор ингээд 375 тэрбум ам долларт ингээ хүрнэ гэсэн тийм хүлээлттэй байгаа юм байна л да. Тэр нөгөө яг эдийн засгийн юу дээрээс нь харсан сайт дээрээс нь. Тэгэхээр одоо ингээд таны ингээд түүхий дүүд чинь ингээ орж ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр за энэ нь одоо бог малынх ч юм те бод малынх ч юм тэр ясаа ялгуурлах түүхийдээ ялгуурлах тийм боломж байдаг. Манайх нөгөө дахиад нөгөө юугаа хэлэх гээд байна л да. Нөгөө хүнд үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл хөгжөөгүй гэдэг утгаараа эхний боловсруулах анхны дамжлаг байхгүй юу? Манайх 3 төрлийн боловсруулах үйлдвэр байдаг. 1 2 3 гэсэн төрлийн. Манайх 3 дугаар төрлийнх нь буюу яг хүний хэрэгцээ. Хүний идж байгаа одоо ясыг одоо хоол хүнсэндээ хэрглэж байгаа ясыг газраас биш хогон дээрээс биш хаа нэгэн газар ухаад хайчихсан хаана өвчтэй зовлонтой мэдхгүй яаж усцын бүүмэд тийм малыг авчирч боловсруулдаг. Яг одоо гадаадд экспортод гаргаад байгаа махны үйлдвэрүүдээс ясаа авдаг. Тэгээд тэрийг боловсруулаад шууд та өгж байгаа байхгүй юу? Ясаар маш олон төрлийн юм хийдэг. Энэ бол гайхалтай. Одоо өөрөө чи хэлээд байгаа желатин, хим технологийн үйлдвэр хөгжсөн гоо сайхан хэдэн мянган хэдэн төрлийн юмнуудыг тэндээс авдаг. Тэр гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдтэй тэд нар бол өстой бүр ах юмнууд манайх яг одоохондоо яг боловсруулах нэг жижигхэн бүдүүлгээр ярих юм бол анхан шатны үйлдвэрийг л хийчихэд байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр яванда мөрөөдөл маань буюу бусад залуучууд тэр үйлдвэрийг хийхин дамжиггүй энэ үйлдвэрлэл хөгжөөд эхэлсэн суурин тавигдаад эхэлсэн юм чинь тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг эргүүлэл дараачийн үйлдвэрүүдийн кластраараа явуулсан гэсэн үг шүү дээ. Анхан шатны дамжлага. Тийм. Одоо тийшээ хахад биднэрт тэгэхээр ер нь ойр байгаа л нөгөө танаас хүмүүс одоо ингээл тийм за Аймбат чи яах вэ би бас нэг юм санаа байна гэж хүмүүсээр боддог. Тийм. Ер нь монголчуудын нэг алдаад байдаг би анзаардаг байхгүй юу. Нэг нь ингээл кофе шоп хийхээр яг зэрэгцүүлээд нэг кофе шоп хийчдэг. Өөр бодол санаа байхгүй байгаа юм уу? Өөр одоо юу байхгүй байгаа юм шиг дураагаад тэгээждэг. Ясны үйлдвэр одоо жишээлбэл би юу хэлэх гээд байна гэхээр кластер манайхаас гарч байгаа бүтээгдэхүүнийг бид нар яс аваад манайх шиг ингээл бутлаад чанаал боловсруулаад ингээл өгч штэ. Тэрийг аваад дараагийн бүтээгдэхүүнүүдийг хийгээд явах үйлдвэрүүд жишээлбэл одоо бид нар дараагийн үйлдвэр химийн үйлдвэр хөгжсөн байсан бол савнгийн тосоо бид нар заавал гадаад руу гарах халамгүй байхгүй юу? Дараагийн одоо заяа чи өөрөө савнгийн түүхий хийдэг үйлдвэр байгуулъя. Савнгийн нүүдэл буюу юм савнгийн бэлддэг үйлдвэр хийчих юм бол манай тосыг аваад тэргээр хийгээл дараа нь одоо 18 амаг хитэн сум сангийн аж ахуй байдаг те. Тэндэрт амьдарч байгаа хүмүүс гэртээ хүүхдээ харж байгаа хүмүүс чамаас савнгийн нүүдлийг аваад гэрээ аргаар одоо савн хийж болохоор ч байд юм уу. Тийм үйлдвэрүүд. За манай одоо мах ясны гурилаар дараагийн нохоо муурны загс тижээдэг хүмүүс авч одоо хийдэг ч юм уу. Тийм үйлдвэрүүд хөгжих цэцэглэх суурийг тавиад өгсөн л гэж ойлгож байгаа. Тэгээ химийн том үйлдвэрүүд ороод ирэхийн тулд маш их бодлогоор дэмжин маш том ажлууд хийгдэх ёстой л доо. Тийм тэгээд тийм үйлдвэрүүд ороод ирэх юм бол ёстой нөгөө яснаас нь гүлийг наавна, яснаас нөгөө бүх юмнуудыг наавна тэгж ажиллана гэсэн юм ялгаж авна гэсэн юмнууд байгаа. Мэдээж хэрэг залуучууд энэ нэг хүн ясны үйлдвэр хийгээд амар ашигтай ажиллаад байна гэж бодохын оронд эднийхээс гараад байгаа бүтээгдэхүүнээр би юу хийж болох юм бэ гэдгийг бодоод цаашаа хөгжөөж явах юм бол бид нар хөгжих боломжууд зөндөө байгаа. Тийм.
одоо их ярьдаг болсон биш дээ. Одоо малаас гарч байгаа амьсгалаа сустын ашиглая гэж одоо бүх хүмүүс л ярьдаг болчиход байна шүү дээ. Тэгэхээр бол ойрхон байна л гэж ойлгож байна. Тийм. Одоо ерөөсөө яснаас гарч байгаа тэр нөгөө ясны гурил гэдэг байгаа шүү дээ. Тийм, ясны гурил. Махсны гурилыг болохоор хангалттай одоо манай дахианы аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй дахиагаа сайхан бордоод бид нар одоо нөгөө нэг сайхан тэр борцсон үндгийг айл болгонд хэрэглэж байгаа шүү дээ. Ясны үйлдвэргээ ярахаар нэг хоол сонсогж байгаа юм шиг хэрнээ те. Яг л бидний өглөө болгон хоолтой өглөөний цайтай хамт байгаад байгаа. Тэгэхээр илүү бас нөгөө талаас нь ингээд ойлгоход одоо нөгөө нэг дахианы аж ахуй эрхлэгчд маань мэдээд байдаг өшөө гой тэр нэг үр ашигын ч юм уу ашиглагдахгүй ч юм уу дутуу ойлгодоод байгаа зүйл нь энэ байж тээ гэвэл та юу гэж хэлэх вэ? Одоо би энийг ярихын тулд уурганы тухай ярмаар байна л да. Энгельс хэлсэн байдаг баха. Би совч те. Тэр хүн хэлсэн байдаг. Уург байхгүй бол хороо ертөнц байхгүй л гэж байгаа. Уург. Бид нар өнөөдөр мах байна те. Уург яаж гардгуу хаанаас гардгуу гэхээр Ромын гаралтай уург малын гаралтай уург гэж хоёр төрлийн уург байдаг. Жишээлбэл шувууны тижээлд урд нь мах ясны гурилаар хийсэн уург байхгүй байхад хятадаас ч юм уу манайх чинь өөрснөө нөгөө уурагт тижээл болоо эрдэнэш тариалддаг учраас гадаадаас өндөр үнэтэй шувууны үйлдвэрүүд ургамлын гаралтай уургийг авдаг байсан байх нь шүү дээ. Гэтэл манай Монголын бэлчээрийн малаас гарсан мах ясны уургаа гараад ирэнгүүт тэднэрт маш чухал хэрэгтэй болж байна. Нөгөө валютаар авдаг байсан юмнуудаа болоод Монголынхаа мах ясны уургийг хэрэглэж эхэлж байна. Монголынхаа мах ясны уургийг хэрэглэнэ гэдэг чинь нөгөө хөлөөрөө яваад байгаль дэлхий дээр хэдэн мянган төрлийн ногоо идж байгаа. Нөгөө эко мал гэдэг байгаа шүү дээ. Манай мал чинь бол жинхэнэ ориг мал. Тэрнийхээ ясаар, тэрнийхээ мах чинь юу ч шул чаддгүй байлээ. Гадна маш ихээр мах хэрдэг. Тэрүүр хийсэн уураг чинь яадгүй гэхээр шууны тижээлд хичнээн төрлийн холц орно. Тэрний нэг төрлийнх нь махан л байхгүй манайх. Жишээлбэл бид нар хоол идэхдээ ганцхан мах идээд байдгүй. Ганцхан гурил идээд байдгүй шүү дээ, тэ. Бүгдийн ногоо цагаа аюулаас баяжуулж иддэгтэй адилхан шууны тижээлд манайх махан л болж ордог байхгүй юу? Тийм премикс болж ордог. Тийм. Тэгэхээр уураг байхгүй болвол ингээд задарч байхгүй болж одоо үгүй болно гэдэг чинь юу болох вэ гэдэг асуудал. Уураг газар хүрсэн хүртэл хэрэгтэй. Хүнд хэрэгтэй, амьтанд хэрэгтэй байд юм байна. Хүрсэн хүртэл хэрэгтэй байж байгаа баг. Сонирн байгаа үз. Тэгэхээр уураг бол ийм чухал бүтээгдэхүүн. Тэгээд нөгөө бордооныхоо тухай ярахаар нулимс зээлгэнд юм оо гэсэн нөө. Тэр нөгөө хөрсний талаар бас би ярилцлагынуудаар асууна. Яасна тэр бэлдсэн ма тэрийг би уншаад бас айгүй гой санагдсан надад бас тий. Юун дээр за тэгээд дараачийн бүтээгдэхүүнүүд тэгээд талаар яриа л да. Илүү нөгөө кластрийнхаа талаар гоё яриулмаар байгаа байхгүй. За түрүүн одоо ингээл нөгөө нэг Монгол улс чинь жилдээ гаднаас савнгийн импортоор бараг 11-ээс 12 сая долларын зөвхөн савнгийн импортыг оруулж ирдэг гэж оруулж ирдэг тий. Тэгэхээр ингээ ботхоор чинь ингээл яа бас тэ бид нар бол нэг савнг нэг хэдэн мянган төгрөгөөр авдаг тэгж төсөөлөхгүй ш тийм өндөр дүнтэй байдаг гэж. Тэгвэл за ингээд таны гаргасан бүтээгдэхүүнээр савн хийе гэвэл одоо тэр үйлдвэрийг байгуулна гэдэг үл ер нь яах вэ? Хэр их одоо ажиллагаа орд юм бол яа гэм бол ер нь Монгол улс яагаад үйлдвэрлэл хөгжихгүй байна гэвэл хамгийн нэгдүгürt мөнгө байхгүй. Мөнгө буруу хуваарлдаг байхгүй юу? Мөнгө байхгүй. Тэр одоо үйлдвэр оруулаад ирэхээр чинь мөнгө байхгүй. Дээрэс нь ноу хау буюу технологи байхгүй. Яа тийм савнг одоо ингээл чанаас сууж идэм юм яа тийм мэдэхгүй те. Урд нь бол байсан. Нэг устгацсан шүү дээ. 3 дугаар асуудал нь хүний нөөц байхгүй. Ийм 3 хүндрэл байдаг байхгүй үйлдвэр байгуулахад. Үйлдвэр байгуулахын хамгийн зовлонтой хэсэг нь амар гоё чин зоригтой, амар хүсэл мөрөөдөлтэй хүн мөнгөгүй байгаад үйлдвэр хийж байгуулж чадахгүй байхгүй. Тэгэхээр үйлдвэр байгуулна гэдэг нэгдүгürt мөнгө хэрэгтэй байна. Хоёрдугаарт ноу хау хаанаас оруулж ирэх юм тэрийгээ те. Ямар үйлдвэр оруулж ирэх юм. Хуучин хаягдсан те бүр гар аргын одоо ингээд голготцсон хятадаас ч байдаг юм уу нэг тийм үйлдвэр оруулж ирэх юм уу шинэ технологи. Өнөөдөр бид нар чи Европын гой савнгуудыг гой өнөртэй савнууд байгалийн гаралтай холцгүй өнөргүй ямар савнгууд гээл тийм савнгуудыг үйлдвэр оруулж ирэхэд тул технологи нь хэрэгтэй байхгүй юу? Нөгөө машин техник технологи нөгөө тэрийгэ зааж зарж байгаа хүн чинь үйлдвэрээ зарж байгаа хүн чинь хамгийн гол нь мөнгөөр зарна. Зүгээр маа чи миний үйлдвэрийг худалдаж авах гэж байгаа хэдэн төмөр өгөхгүй шүү дээ. Технологи зааж өгөхийн тулд мөнгөөр худалддаг байхгүй юу? Тийм. За тэгээд сурахын тулд хүнээс сургана. За Монголд ч нэг юм хүний нөөцийн асуудал амар хүндрэлтэй байгаа шүү дээ. Ерөөсө бүх хүмүүсийн асуудал бол хүний нөөц болсон тий.
2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а. Тэр хүнээс сургана. Хүнээс сурахын тулд нөгөөдөлийгээ гадаадд явуул сурах юм уу те нөгөө гой савнгийн үйлдвэр хийхин тулд технологийн худалдаад авчлаа, мөнгөө шилжүүлчлээ. Нөгөө Италийн амар алдартай гой савнгийн үйлдвэрийг оруулж ирэх гэдэг хүнээс сургаа. Тэгээ хятадчууд орж иж ажиллахгүй шүү дээ. Тэр хүнээс сургаа гэхээр хүмүүсээ явуулна. Тийшээ явуулахад зардал нь хэд байх вэ? Нөгөө хүмүүс нь очиод тэнд харлаад үлдчихвэл яах вэ? Тэнгүүт гадаадаас боловсон хүчин авчирна. Гадаадаас инженер технологичтой авчирч сургана шүү дээ, тийм ээ. Тэгээ сургаад яхаар хүндрэлүүд учирдаг үйлдвэрүүд дээр. За тэгээ гадаадын одоо мэрэгчлэлт ураад аваад ирэнгүүт нөгөөхөөс нь амар өндөр татвар төлдөгч, татвар авдагч байд юм уу те. Гадны мэрэгчлэлт ингээс гадаад хүн оруулаад ирлээ. Монгол хүн ажиллаж чадахгүй байгаа мó гээл нэг хэсэг нь босоод ирдэг те гих мэдчлээ. Би үйлдвэрээ дөнгөж байгуулагдсны дараа 15 мянган еврогийн цалинтай инженерүүд байлгаж ирсэн шүү. Итали. Тэгэхээр би яах вэ? Тэрний чинь цалин би сар болгоод зүгээр ухаан жолоогүй би буцаага хөөгөө явуулсан шүү дээ. Би улсад дахиад татвар төлнө. Өндөр татвар. Тэгэхээр болтгол. Одоо тэр өгж байгаа цалингаасаа татвар төлөх юм уу? Өгж байгаа цалин тэр хүнтэй тохироод ороод ирсэн цалин. За тэгэхээр нөгөө Монгол орн чинь гадаадын ажилчаа оруулж ирсний татвар гэж авна шүү дээ. Тэр татварууд нь байдаг. Тэгээд тэр 15 мянган долларыг ч одоо тэрийг ээлж болж байна уу? Үгүй ээ энд 5 мянган доллар гэж байгаа гэж татвар өгнө шүү дээ. Тий. Тэгжээж нэг хүнээ яа. Тэгэхгүй бол би бүр тэр хүний чи 9 мянган доллараар инженерийг сургана. За нөгөөдөл чи хүн л болсон юм эдэн унт нь зугаалan цингэн бүжиглэндээ явна. Би спортоор хичээлдэг, боди билдингэндээ явна гэж яваад өгчнө. Би нөгөө цалин гүгээд идэг, татвар нь гүгээд идэг, сандраалт ороод өгцөл нөгөө хий чин бүжгийн заалнаас нь хүртэл гүйчиж 100 баач гэлөө юу ч гэлөө италчууд ч маягтай нэг юм бүжээр хийсэн. Би тэрнийх нь үүдэн дээр хүлээ сууж байгаа. Хурдлаа би нөгөө хүмүүсээ авчирчлаа заагаач гэдэг ч юм уу. Хүчтэй юм бол мэдлэгийг авмаар мэдлэгийг аваад би өндөр цалин төлөхгүй, өндөр татвар төлөхгүй урдаа явуулмаар байна шүү дээ гэдэг ч юм уу. Бизнес эрхлэгчд тиймэрхүү зовлонгууд байна. Тэгэхээр та энд одоо нэг хуулийн гадаад ажилчин хажуусны татвар гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэн дээр одоо үнэхээр тэр үйл ажиллагаа чиглэл нь үйлдвэр байвал тий. Үйлдвэрийн байвал тэрийг чөлөөлнөөч гэдэг юм уу тий. Та тиймэрхүү юмар ярьж үзсэн үү ер нь? Чадахгүй тэр ч одоо хууль муу санаачлал. Айгу дураараа хууль ингэж яриад. Тийм хууль муу санаачлал тэгэл явах л ахaltaа. Тэгээ хамгийн гол нь одоо жишээлбэл одоо имейлт гээд 32 дугаар манайх чинь сонгон хайрах нэг гомдсын нэвтрүүлэг олчиход юм чи одоо имейл дээр ингээд гараа явуулаа шүү дээ нөгөө үйлдвэрлэгээ очих гээд өдөр болгон залуучууд бүгдээрээ машинт олцсон одоо зээлээр юугаар машин авцсан. Орох болгонд бид нар мөнгө төлнө 1000 төгрөг. Зөвхөн имейлтэд үүдэр ажиллуулж байгаахийн одоо юунд те бид нар 1000 төгрөг төлнө гэхээр за би яг төлөө яваад идэв юм биш. Миний ажилчид хөөрхөн амтаа төлөөд тэгээ тэрийгэ төлж чадахгүй болохоор төлөхгүй ингээл бөөгнүүлэл нэг 170 мянга олгочоор нөгөө машин явахгүй болол яана захирлаа би нөгөө имейлтийн хаалгаар орсны татвар гэж байна гэх. Тэгээд тэрийг би ингээд асуугаад хорон хорон дээгүүр явахгүй. Нөгөөлдөр эхэлж байгаа улсуудаа ядаж чөлөөлчих болдгоо гэсэн. Тийм юм байхгүй, тийм мэдэхгүй. Тэрийг одоо тэр дээр л мэднэ гэл ингээл хэлцдэг. Тэгэд ийм шийдэгдэхгүй юмнууд байгаад байна л да. Тэгэл одоо нэг бид нар чинь энэ үйлдвэрийг оруулж ирэхийн тулд инженер тэгээд нөгөө IT-ийн мэрэгчлэлтэнд бүтэн автомат үйлдвэр юм чинь те IT-ийн мэрэгчлэлтэнгүүд авчирж байна. Гагнуурчд амар алдартай том гагнуурчд авчирж байна те жишээлбэл. Тэгэл тэр болгонд чинь бид нар татвар юугаа өгөөл одоо авчихнаа л сар нойргоо хоолгүй зааж агаад буцаа зайлаараа л гээл гэх мэт чинь үз тараал ажиллана шүү дээ те. Тэгэхээр үйлдвэр оруулж ирэхэд хамгийн хүндрэлтэй юм нь ерөөсөө л тэр ноу хау хүний нөөц сургалт бид нар чинь морь унаад мал маллаад тий хэрч тэднийг үйлдвэрлэл сурахын тулд багш хэрэгтэй. Багшийг хаанаас авчрах вэ гэхээр үйлдвэрлэл хийж байгаа нь үйлдвэрлэлээ зарж байгаа борлуулж байгаа ноу хау хийж байгаа усудаасаа тэр сургалтад суралцсан. Тий сурж байгаа. Тэгэхээр одоо ингээд протеин ясны үйлдвэр ер нь бас нэлээд хэмжил олцсон шүү дээ. Олцсон.
Тийм шүү дээ 19 онд нээлтнээсэн гэж одоо эдэн жил болж 5 6 жил болчихоо. Ковид болоод өнгөрөөдийн дундуур чинь ковидын ард бас гарчлаа тийм ээ. Тий. Ард гарцсан. Ер нь нэг хичнээн гадны мэрэгчлэлтэн ер нь урьж авчирсан гэдгийг. Гайгүй нэг италичуудаа Италийн үлдэрэмч Италийн Инфанта Кареригээд дэлхийн 38 оронд одоо салбараа нээчихсэн. Тим том үйлдвэр 100 жилийн түүхтэй үйлдвэр. Аав ээж удам дамжиж хүмүүс нь бизнес ээдэг штэ энэ Европын улсууд чинь. Тий. Манай Монгол шиг л усан үзмийн тариалан тийм. Манай Монгол шиг л аав нь жолооч байсныг шууд өсрөөл юу болдгоо. Одоо шууд инженер болно гэж ингээд явдггүй ингээд өргөлждүүлээд ингээд явдаг. Бизнесээ дандаа авч явдаг. Өв дамжиж. Одоо бизнесээ хийхдээ одоо нэг үн тэтгэлийн бизнес хийлээл гэхэд хүүхдээ сургаж дараагийнхаа бизнесийг өгдөг жишээний үйлдвэрлэл хийлгээд явж байна гэхэд бол энэ үйлдвэрээ сайжруулаад тэгэл тэднийх эзэмшээ явж байдаг тийм байдаг байхгүй юу? Тийм юутай байт юм лээ, зарчимтай байт юм лээ. Тэгээд тэр үйлдвэрүүдээс байж байгаа л нэг инженер дуудсан шүү дээ. Тий. Ер нь онлайн айгуух хийж байгаа одоо сүүлийн үед. Онлайн нөгөө инженерүүд ажиллуулж байгаа. Манай Монголын инженерүүд ч гэсэн сайжирсан. Автоматик энтер дээр бол онлайнаар хичээлээ заагаад яатсан. За тэр одоо араа ирэхгүй байгаад энэ юунаас болоод эвдэрсэн ингээл онлайнаар үз тарна шүү дээ. Тэгээд юу одоо Итали технологиг авсан байна, ноу хауг нэг авсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд байнгын тийм нэг давтамжтай сургалт тэр рүү юмд нэг орцсон байдгүй. Тэрний хэдийн хугацаанд байх вэ? Одоо тэр нь дууссан уу явж байна уу? Ер нь тэгэл үйлдвэр эмчин гэмтэл гарна, асуудал гарна, араашууд нь эвдэрнэ тийм ээ. Юмас ойлгох болно. Тэр болгонд л нөгөө төлөвлөгөө уцдсан шүү дээ. Бид нар энэ чинь шүн байгаа тэд нар өдөр байна ядаргаатай хамгийн гол нь тэднийг унтчихт нь уцтаад ахаар авахгүй амралтын өдөр тэд нар чинь авахгүй уучлаараа тэнгүүт стан нэрэ бүлтийд сууж байгаа шүн нөгөөд үлтэйгээ чаа юу яаш штт ондоо асуудлаа шийдэн штт за энэ одоо пресс нийч байд юм энэ арааны энэ ингээд хөдөлгөөн яачлаа яах ёстой юм бэ яач ба энэ декантер буюу энэ тос шүүдэг машин ингээд байна ямар сэлбэг хэрэгтэй юм бэ ч гэдэг юм уу. Тэгэл үйлдвэрлэл гэдэг чинь ерөөсөө байнгын арчилгаа тордлогоо штэ. Нэг ингээд нэг юм нэг эрг шурганы эвдрээд жоохон зогсоход бүх юмнууд нь зогсолтонд ороод үүдэр ер нь байнгын ажиллаж ижил үр ашигтай байдаг. Тэгэхгүй бол нөгөө энд эвдэрж яхад тэнд юм зогслоо хөллөө удаа ажиллахгүй боллоо тэрнээс болоод нөгөөх ари гэж энтэйг ноцтоод эргээ харахад нөгөөх мэн зарцсан ч байд юм уу тосон зураа зарцсан ирэхээ байцсан ч байд юм уу өндөрлүүд гарч ирдэг байхгүй. Тэгэхээр 24 цагаар ажиллана. За 24 цагаар ажиллаад ингээ явж болж байна. Тэгээ 24-өр ингээ зогсоо зайгүй ажиллаж чинь тасралтгүй үйлдвэр ажиллаа явж болж байна. Гэтэл яадгүй ямар бэрхшээлүүд учрдгүү гэхээр тоснд гараад сайхан байна л да. Түүхийд нь байна Монголд асар ихээр хаягдж байна те яс. Гэтэл нөгөө хийж байгаа бордоо тэжээл мэн борлогдохгүй. Агуулгах түрээслэл хийгээд. Агуулгах түрээслэл хийгээд байна те. Тэгэхээр утгагүй. Бид нар ч үйлдвэрлэл хийгээд борлуулах гэж ажиллаж байгаа шүү дээ. Тий. Тийм учраас зогсолттой ажиллаж байгаа. Жишээлбэл зуны цагт зогсно гэдэг ч юм уу. Тэгж ажиллаад үйлдвэрийнхаа 30-50% л ажиллаж байна гэсэн. Одоо 30-50% байна. Тий. Одоо үйлдвэр дээр та эвдрэл гэмтэл гардаг гэлтэйгээд байсан шүү дээ. Тий. Сая хэллээ. Юун дээр ихэвчлэн бас нэг танай малын яс чинь айгүй хатуу байна гэж хэлдэг гэсэн тий. Тэр дээр үе асуудал. Тэр дөнгөж үйлдвэр орж ирсний дараагаар бид нар яг хөө ингээд нөгөө араашуудаа захиалаад тэдний үйлдвэрүүдийг хараад баярлал зааст энийг чи ийж гэж хийсэн чинь манай яс нөгөө Итали металт чинь ихэнх нь загсны яс, дахианы яс, гахааны ясаа боловсруулд юм байна л та. Гэсэн чинь манай нөгөө мө хөрмөхрий чи яс агуу юм байт юм гоос. Адууны чи яс чи зүгээр тачигнаад л ерөөсөө нөгөө араа чи эргэж өгөхгүй, тасалж өгөхгүй, хагалж өгөхгүй нөгөө буталж өгөхгүй байгаа юм чинь. Яаваа ивэ яач байгаар болсон чи нөгөө төмрийнх нь нөгөө нэг орц найрлага нь буруу хийчихжээ, буцаагаад аваа, дахиад авчираач гэдэг юм уу. Тийм асуудлууд дөнгөж үйлдвэр нэгжих болж исэн. Хөгжилтэй юмнууд их болсон. Тий. Тэр одоо бол гарсан байгаагүй болсон байна тий. Тэр чи одоо даван туулсан. За ашгүй. За хүний нөөцийн тал дээр тэгэхээр одоо нэг 3 ээлжээр ажиллаад байгаа юм л шүү. Тийм 3 жил. 3 ээлжээр одоохондоо ажиллаж байна. Ер нь бол 4 ээлжээр ажиллаж ирсэн. Тэгээд нөгөө хүний нөөц чинь бас ингэнэ. Арай гэж нэг автоматикийнхаа юм. Манайх чинь бүрэн автомат үйлдвэр байхгүй. Конвертараа л ажиллаа сууж идэг. Одоо тэр гаднаас орж иж байгаа ясыг л кош өргөж
тэр пункт руугаа хийнэ үгээс бусаж юм дандаа автомат гар ажиллагаа биш. Дандаа удирдаад ажиллуулад байж компьютер дээр сууж явах нь шүү дээ. Оператор автоматик инженерүүд ажилладаг. За гэтэл нөгөө залуучууд чинь одоо сүүлийн үед чинь залуучууд айгүй гоё ажил мөрөөддөг болсон. Айгүй гоё ингээл ширээний ард суугаад, айгүй гоё ингээл том шилэн офис суугаад ажиллах дуртай болсон. Гэтэл хөөрхөн амт тэгээ ясан дунд ороод ингээд нэг хэдэн яс орж байгааг хараад ингээд хуйтгартай. Нэг жил 2 жил ажиллаа. Захирлаа намайг тийшээ юуны одоо юу лээ одоо нөгөө манайх ч нэг том үйлдвэр хийгээд байгаа штэ түлшний нөгөө хаана хийгээд байгаа лээ нөгөө түлшний мондөг алдартай үйлдвэр нефтийн үйлдвэр хийгээд байгаа тий нефтийн үйлдвэрийн одоо юун дээрс айгүй өндөр цалинтай инженерүүд авч байгаа юм байна ч гэдэг юм. Тэг одоо хүн явах гэж хахт би ямар хайртай шүү дуртай шүүгээ суугаад хэлтэн ш тэд нар чинь за яваа дараагийнхаа үнээ сургаа гэж сургадаг байхгүй юу. Тэнгих мэдчлээ. Ер нь нөгөө явах гэж байгаа санаа нь ингээд явахаар болцоо. Одоогийн залуучуудын нэг ингээ анзаараад байгаа миний анзаараад байгаа юм бол айгүй тийм гоё л тийм офис суух дуртай, гоё компьютерт ажиллаад, гоё ингээд офис суугаад, айгүй бага цагаар ажиллаад, айгүй баг тэгэл дунд нь айгүй кофе уугаад, тий хоорондоо яриад тэгээд ажиллах дуртай болцгооцсон. Тэр гэтэл энэ хөгжиж байгаа орнууд үйлдвэрлэл эрхэж байгаа хүмүүс бол үйлдвэртэй л анхаардаг. Ажиллаа явдаг. Одоо хятад солонгосыг магтан дуулаад байна штэ. Хөгжил цэцгэлтэн супер байна л гэдэг. Тэд нар хизээ хагасаа бүтээсээ 4 дахь 5 дахьт амардгүй л байхгүй. Гэтэл чи Монголд 5 дахь өдөр баг сэтгэл нь хөөрөөд 5 дахь өдрийнхаа баасан гаргийг тэмдэглэх гээд баг хагас дутуу ажиллаж байгаа байхгүй юу. Өнөөдөр төрс өдөртөө өнөөдөр заалаа өнөөдөр ангийнхантайгаа уулзна гэл. Хагас 5 дахь өдөр нь баг нөгөө 5 дахьтаа бэлдээд баг хагас ажиллаж байгаа. Тэгээ хагасаа бүтээсээ өдөр амарчж байгаа. За нэг дахь өдөр жоохон халамцуун гараагүй шахуу ирж байгаа штэ. Нөгөө баяр шоун. Тэгээ залуучууд яг нэг тийм иймэрхүү маягаар залуучууд бүгдээр биш л те. Бүгдээр биш. Хичээнгүй ажиллаж байгаа хүмүүс байгаа. Тэгээ ер нь бол одоо би ингээ анзаараад байж хахтал айгүй том компанид очивол нэг ширээний ард суухтал компьютерийн ард ороод суухыг л ажил хийж гин том компаниэс том ажил хийж байгаа гэл ингэдэг. Гэтэл нөгөө нэг юу лээ нэг юм үг гэдэг чинь муухай гэж хэлж болох юм те. Барын сүүл болсноос батганы толгой болсон дээрээ гэдэг. Тэр том одоо компанид очивол нэг жижигхэн компьютерийн ард суугаад нэг цалин дарга өгөх болов за нэг хүн хараад дандаа нэг кофе уучи гэл өнгөрөөгөл цаг нөхцөөгөл цагаа харж хуруугаа бүртгүүлэл гараа явж яснаас тэр энэ үйлдвэрт тэг ингээд ажиллахаар би бол тэгж бодоод өөрөө үйлдвэрт ажилласан хүн шүү дээ би сургууль төгсөж ирээд гүн чи өөрөө бүхнийг мэдрээд тэр үйлдвэртэйгээ ноцолтоод үр дүнгийг хараад явах айгу тэр үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс л тэрийг мэддэг. Тэрний амтыг гоё гэдгийг мэддэг. Тэр үйлдвэр чинь ороход ямар гоё өнөртөж байна. Яана энэ хайжсэн ясыг. Би яаж энэ үйлдвэрийг оруулж ирсэн бэ? Энэ тэгэхээр газар тавьчихсан юм биш үү? За энийг би ингээ ажиллуулаа явж байгаа чинь гайхамшиг юм биш үү? За ингээ эвдрэл боллоо гэж энийг засахын тулд ажиллаа толгойн ажиллаа дараагийн удаа энэ дээр алдахгүй юм биш үү? Би буруу ясаа баг татсан юм биш үү? Би сая нөгөө анзаарахгүй уцаараа ордод сууж агаад тосоо амар их буслахсан ч юм уу гэж ингэж алдаан дээрээ суралцаж ингэж ажиллаж явах үйлдвэрлэл дуртай хүн л үйлдвэрлэлийг хийн л дээ. Үйлдвэрлэл дуртай хүмүүс л хийн. Тэгэхээр ингээд заримдаа 4 хүн ээлжээр ажиллаа явж идэл 3 болдог байхгүй юу? Тэгээ одоохондоо 3 ээлжээр ажиллаж байгаа. Үйл болоод ирэнгүүт манай нэг оператор сурж байгаа автоматикийн сургууль төгссөн автоматикийн инженерээр төгссөн нэг хүүхэд одоо яг дагалдан хийгээ сураа явж байна. Тэгээд 4 ээлжинд орчихно. 4 ээлжинд ороо явчихаар хүн 2 өдөр амрааж авчих штэ. Тийм маягаар явж байгаа. Тэгэл өөрс тасралтгүй үйлдвэрлэл маань явж ах хэвээр. Эзний сэтгэлгээгээл бид нар бас үлээд ингэж ярьдаг болчиход байна шүү дээ. Альва хийж байгаа юм да эзэн юм шиг те миний юм гэж тэгж бай те. Эргүүлэл тэрнээсээ чи хоолоо олж байгаа мөн гэдэг утга явдаг шүү дээ. Тэгээд таны хувьд болохоор ингээд мэдээж шаад өөрөө ингээд үйлдвэрийг оруулж ирээд ингэсэн байгаа. Тэгээ эргүүлээд яг бас ажилчтайгаагаа сургалт яриа ч юм уу хөөдөө ер нь юу гэж ярьдаг вэ? Ажилчтай хэлж байгаа. Би миний ажилчтай хамгийн түрүүнд хэлдэг ажил бол яг одоо манай компанид ажиллаж байгаа бол та чин сэтгэлээсээ ажиллаарай л гэж хэлдэг. Явах гэж байгаа бол шууд хэлээрээ явж болно. Би явж байгаа хүнтэй ерөөс суралцдаг. За баярлалаа. Зөндөө юм сурсан уу? Сурсан баярлалаа. Шинээр орж ирж байгаа хүмүүст би юу гэж хэлдэг вөхөр чи гоё газараас ирлээ штэ. Одоо гоё газарт ажиллаж байгаад ирлээ штэ. Өөр компанид ажиллаж. Тэр соёлоо манай зааж өгөөч. Бид нар сурмаар байна. Жишээлбэл нэг манай үйлдвэрт нэг өөр компаниас нэг залуу оржсэн чи айгүй хөөрхөн мэдчилгээтэй.
Өглөө олж ирээ сайхан амарсан уу? Стан нэрээ гоё юм яриад орж ирж байгаа байхгүй хөгжөөгөөл. Тэгээ би хэлсэн. Хүүе энэ хүүхдээ сураач ээ. Манайхан ингээд бараг өдөр болгон би нэг харсараа залхацаа. Хай хичээл орчдөг те. Гэтэл айгүй өөрхөн ингээд яриад өөрхөн. Тэгээ би үйлдвэр дээр хэлсэн. Бүгдээ ингээд хүний амьдрал дэмчин. Одоо сүүлийн үед сэтгэл зүй айгүй сонирн байна штэ. Дээр үед манай ээж аав үед хөөрхөн сэтгэл зүй гутрал байсан юм уу чаавас. Байсан ч тэгээ тэрийг мэдчихгүй байсан юм. Өглөө гараад өөр шөнийн заагаар миний ээж аав ажилдаа явбал харанхуй шөнөөр орж ирэл тэд нар хөөрхий сэтгэл гутрал зовх зүтрэх зөндөө юм байсан. Энэ сарынхаа цалингаар том охиндоос өвлийн бэлтээ авч өгнө л гэж явж исэн болохоос тэр улсууд өөр юмны төлөө явж байгаагүй хөөрхий тэдний сэтгэл санааны байдлыг юм анзаарж байгаа ч юм байна. Гэтэл одоо бол хүүхдээ харж байгаа хүмүүс сэтгэл нь гутраалаахын ажиллаж байгаа хүмүүс гутраалаахын нэг л гутарсан улсууд л байгаад байдаг. Би ч гутардаг. Өглөө босч ирэхээр заримдаа амьдрал аягүй би нэр ямар одоо чөтгөрийн тойрогт орсон би өглөөс ол тэр хар урдаараа давхиал те 6 цагт гараад бөглөрлөөс өмнө гэж давхиж байгаа штэ. Бөглөрлөөс өмнө яарамгийн тэр амир бөглөр хүннүү моолын хажуугаар гараад давхиал имэйл тэргүү гараад давхдаг. Тэгээ явж байхдаа би боддог байхгүй. Үгүй миний үеийн нэлээд настай болсон хүмүүс хизээ язааны ингээд нөгөө нэг юундаа орцсон те нөгөө нэг санхүүгийн эрхчлөөнд төрсэн. Тэгээл ингээд дэлгүүрээсээ л аялал бясалгал хийгээл йогагаар хичээлэл тэгээл ингээд явж байхад би ч одоо хайшаа чинь нас намандаач байхгүй одоо ингээд хар өөрөөр гараар харанхуй шөнөөр донтой юм шиг ингээд гараал үйлдвэрлэгээ давхиж ингээд би бодоол заримдаа бодогдсон шүү дээ би бодно. Би хүн л юм чинь зовно бодно. Гэтэ би юунд баярлдгүү гэхээр нөгөө миний тэр нөгөө нэг мотивацлж өөрийгөө боддог юм юу гэхээр би ингээд байгаль дэлхийд ээлтэй юм хийж байгаа. Миний хүүхдүүд нүдэнд ачцээ минь харагддаг. Миний хүүхдүүд энэ Монгол оронд амьдрна. Манай хүүхдүүдээс хинч гадаадд амьдрдаг байхгүй юу? Гадаадд хаус аваад гадаадд амьдраад явж байгаа хүүхдээ байхгүй. Бүгдээрээ Монголд ажлын амьдрий, Монгол оронд аз жаргалтай бай, үр ач маань Монголд байна гэж байгаа юм чинь Монголд бусдаа байгаасаа, байгаль дэлхийд ээлтэй байгаасаа бидний хийж байгаа бизнес чинь аюул чухал бизнес штэ гэж бодож тэрнийхээ төлөө би ч одоо бүр айгуу тийм эх оронч бизнес хийж ингээд өөрийгөө айгуу тийм дүүл гэж бодоод талах явдаг штеп. Тэгэхээр тэр энэ төр чи айгуу гоё мотивац болж өгдөг. Нэрээ би л хийгээг бол бараг л би л ахгүй бол энэ ясдаг газар хаягдаад амар муухай болох нэ ч гэдэг юм те. Тэгж явдаг. Үнэхээр гоё юу санагдаж байна л та. Одоо ингээл түрүүн та хэлсэн шүү дээ. Монголчуудаас өөрөө энэ нөгөө боловсруулах энэ хог хаягдал чинь болохгүй байж таа гэдэг монголчууд өөртөө бас мэдрээд эмзэглээд хэлсэн. Тий, хэлсэн учраас таны хийж байгаа юм үнэхээр ингээ барахж байгаа байхгүй. Одоо ингээд хажууд нь миний ингээд шар ус осоод байгаад байгаа байхгүй. Тэгээ таны дээр хэлсэн нэг Японы тийм нэг үг байд юм билээ штэ. Урт наслалтын нууц гэсэн чинь тий. Зүгээр суухгүй байх гэд тий. Тэгээ дээрэс нь тэтгэврт гарахгүй байх. Урт наслалтын нууц нь гэд тий. Бид нар нөгөө нэг энэ одоо монголчуудын соёл юм уу? Одоо ингээ за нэг ер нь 50 гараал ингээд эхлэхээр за би ч ер нь хүнд хэрэггүй хүн боллоо. Ер нь инглээ гээл хэвчдэг. Энийг гоё та ингээд тийм биш үү гэд нэг гоё хэлж. Би ингээд анзаараад байдаг байхгүй юу? Цэргийн газар ажилладаг болсод ер нь ихэнх нь төрийн албаа агч юм байлээ шүү дээ. Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн тоо айгүй бага, төрийн ажил хийж байгаа хүмүүсийн тоо их. Тэгэл цэргийн газар ажиллаж байгаа хүмүүс цагдаа сэргийлэх юу ч үгүй хэл хязгаар юунд ажиллаж байгаа хүмүүс эрт тэтгэврт гард юм байна. 42-3 настай нөгөө нэг 20 жил нь болцсон ч гинүү. Нөгөө тэгээд ингээд тэтгэврт гарчдаг байхгүй юу. Тэг би бүр гайхаад энэ 43 настай хүн эрэгтэй хүн тэтгэврт гарчаад одоо яаж амьдрах уу гэдээ асуухаар нэг газар очиод харуул хамгаалтын юм хийндэ гэн. Тэг би бүр аюу ядаргаатай яншаа үнштэй би чи машина тавих гал ингээл гараж руугаа орлоо. Тэгсэн чи айгүй гой залуухан залуу. Нэг юм жижигхэн пүүтгэж орлон шиг юм дотор суудсан. Нөгөө манай зогсоолын манаач хийцэн сууж байгаа байхгүй юу. Гайхаад би машина тавихтаа хүүе чи ч одоо ийм жоохон залуу ээжээж хүснээ игээд ийм 24-48 гараад нэг гараан 100,000 120,000 авдаг гинэ. Яа на чи тэгээд энэ жижигхэн пүүтгэн дотор юу хийж суух уу? Уцаа ухаалсан шүү дээ те. Амар гачлантай санагдаж байгаа байхгүй юу. Би бялдрын хувьд тэр хүн ямар болох вэ? Эрүүл үү? Тэ? Тэгээ ер нь ойргүй ажиллана гэдэг чинь хүнд 24 гараад 48 амраал те. Нойргүй ажиллана гэдэг чинь хэцүү шүү дээ бас хүний амьдралд тийм ээ. Тэр чинь өндөр цалинтай нойргүй ажиллуулахын тулд манайх шиг дөрөв ээлжээр ажиллуулж хүн амрах ёстой ч гэдэг юм. Тэгж явж байгаа шүү дээ. А гэтэл тийм залуу хүмүүсүүд манайч хийн гэдэг. Харуул хамгаалт гэдэг нэг хачин томтцсон ногоон хувц өмссөн. Тэгээд байшингийн подол дотор
байшаа хараа сууж байгаа. Надад амар харамсалтай байдаг залуучууд. Яагаад тэр залуучууд бүр болохгүй бол мал аваа гаралдаа 1000 малчин болох хэрэгтэй шүү дээ. Улс орондоо эрэхтэй, үр хөвгтдээ эрэхтэй 1000 малчлууд чинь сайхан амьдарч шүү дээ, тийм ээ. Тэр бүр тийм юм дээр айгүй би бохимдаад бүр бууж ахтай хэлдэг. Ээдээ чаавас чи одоо арайчтай чи энд ийм юм хийгээд энэ яс яншаа ихчүүл гэж боддог байх. Тэгэхээр тань руу юу хэлэх вэ? Энийг л байж идэж штэ хөөрхөн штэ залуучууд ч одоо ерөөсөө айгүй болгосон болцсон. Харин тийм ээ ч гэдэг юм уу зарим тэгээ өөрийнх нь төлөө хэлж яах гэдэг ойлгоод тэгээ хэлж байна. За тэгээд манай дээр ингээд зар мар өгөөл ингээд ирэхээр би нөгөө уурын зовх гэд манайх чи хамгийн том гол юм нөгөө уураар ажилуулдаг байхгүй нөгөө тогоогоо халааж уур ажилтдаг 110 баар даралттай тийм халуун уур гаргадаг уурын том уурын зуух гэдэг юм байдаг байхгүй юу? Хүмүүс танах уурын зуухаар ажилладаг бол чи нүүрс ажиллуулд авдгийн биш тэгэл тэгдий. Тийм байхгүй юу? Тэгж ажиллана. Үйлдвэрлэлд ажиллахын тулд уурал ажиллана. Тэгээд ажиллаад уурын зуухны оператор гэж дуудаал ажилд авдаг байхгүй. Тэгэл хурж ирэл айгүй орж ирдгийн. Тэгэл ингээл анкетыг харангууд цэргийн тийм газар хэлийн зэрэг дээр одоо баг хурандаа байсан ч гэнэ үдээ турандаа байсан гэл хүн орж тэгэл хараад миний инээ төрдөг байхгүй яа энэ одоо 3 хоноод явандаа гэж би боддог байхгүй юу тэгэл яаж яах төөрх амтаа хурж ирэл амар юм аа танаа энэ ч гэсэн шүнжэнгөө уурын зуухч гэсэн ажиллаад та нэр амрах зайгүй баг ажилт юм биш үү тэгдэж штэ минь дүү наад чи уурал гарах хэвээр юм чи ингэж ажиллана штэ гэдэг барахгүй би танаад манаачаар ажиллавал болж байна. Ер нь монголчууд эмэгтэйчүүд нь ихэнх нь онлайн шоп ажиллуулад ингээд та нар фэйсбүүк харж байгаа үстэй тийм фэйсбүүк эргүүлэнгүүт би нэг онлайн шоп гээр тэр гутал өнгөн захтай болтой гэж нэг үзүүлсэн суучдаг шүү дээ. Тийм нөхцөл эрэгтэйчүүд нь ихэнх нь манаач хамгаалагч харуул хийдэг болсон мөлий. Тэрний бүртгэл тооцоо одоо байгаа болов хичнээн хүн харуул хийгээд байгаа. Монгол одоо хуваарь ажилч гэдэг ингээд бүртгэхээр бараг ихэнх нь харуул хамгаалтынхан болчт юм билээ шүү. Одоо ингээд үүдээр ингээд дүүрэн манаач тэрийг бол өөнөр хийх хэрэгтэй байхгүй. 70 80 та өөнөр хийж байгаа. Одоо Японд руу явдаар бол дандаа настай хүмүүс нь бол такси. Таксинд тийм. Тэрвээ залуу нэг би Япон хүний нэг ярих юм манайнаас орчуулж байгаа байхгүй. Тэгсэн чинь хэрвээ залуу хүн энэ ажлыг хийвэл айгүй гутамшиг доромжлогдсон зүйл. Тийм тэгж шийдэгддэг. Дээрээс нь нөгөө хоол биш үү? Японч тэр солонгосч тэр нөгөө стрит фуд гудамжаар явдаг нөгөө гоё хоолнууд нээдэг ш. Дандаа имэнэр бүхтэр имэн. Манай Монголын мэрэгжлийн хяналт чөлөө тэд нар бол очиод бүр хураагаа даваад ажлаас нь гаргаа хөөгөө явчихаар төмбөр шанганд ингээл Вьетнамч гудамжинд имэнэр ингээл янзын хоол хийгээд сууж идэг байхгүй юу. Тэгээ имэнэрээс бүхтэр нуутаа баг 90 100 хүрсэн имэнэр хоол хийгээд ямар гоё хоол хийгээ байж идэг лээ. Тий? Тэгэхээр тэд нар чинь нэгдүгээр залуучуудтай харьцаж гин те хүмүүстэй харилцаанд орж гин хоёрдугаард ингээ хөдлөөд гоё хоол хийж шүү би ингэж шүү мөнгө олоод ороо очиод нөгөө мөнгөө тоолж гин энэ төр чинь хүний амар залуу гоё олгодог байх юм шүү дээ тий. Ерөөсөө эрт тэтгэврт гарч байна. Дэндүү эрт тэтгэврт гарч тэтгэврт гарах нь хамаагүй за одоо олон хүүхэдтэй гээд те 50 настай тэтгэврт гарч байна. Бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд 55 настай тэтгэврт гарч байна. Тэгээд эрэгтэйчүүд цэргийн байгууллагт ажиллаж байгаа юунд гээд тэтгэврт чи тэр чинь үйлдвэр ярьжсэн юунд тэтгэвэр олоо явчихв те тэтгэвэр ингээд яриа явах тэтгэврт гараад ингээд явж гин би ч гэсэн тэтгэвртээ гарсан штэ тэгтээ тэтгэвртээ гарсан ч гэсэн ажил хийж явж ил хүн ад шаргалтай болно. Манай аав ээж нар үе юу бас өөрсдөө эргүүлээ тэрнийх нь төлөө тэмцэх юм шүү те болоогүй шүү те эхлээд хүн нөгөө өөрийгөө за би ч одоо ингээд хүн хэлхээс өмнө ингээд ийм одоо өөрийгөө модноос гаргаж ийн гэдэг чинь тийм биш те үгүй шүү нөхөр минь ийм шүү гэд те өөрсдөө тэмцэх хэрэгтэй юм. Сая 6 сард Лучано Бенато манай Benetton брендийн үүсгэн байгуулагч Лучано Бенатонгийн 90 насны ой болоод тэгээ би тэд гэр бүлээрээ өргөдөөд очив штэ найзууд юм чинь очсон 90 нас алхаа явж гэн ажилдаа ирж гэн тэгсэн чинь ойна чи токо та хоёр манай нөхөртөрийг асууж байгаа та хоёр хэдтэй хэлээ гэлдэг бараг 60 хүрчлээ дээ гэл ингэсэн чинь ямар гоё залуу байна нас 30 жил байж та одоо бид хоёр бидний насанд очихдоо гэд тэр улсуудад бид нар өстө цэл зардлагаар 18 таа байхгүй тэгэл өстө баярлал амар урам зориг оролцсон Бенатонгийн насн дээр очиход 30 жил өстө үд сарандаа гэдэл явсан чи энэ ч ирсэн чил ингээл өстө
стата өгшин байна. Бид нар нас вэ шүү гэл найз нөхдөд уулзгаар нас гэж байдгийн бай шүү гэл яриад ста үе мөчөр өвдөд байна. Энэ тэн дээр хатгуулаад байна. Бид нар ста нийгмийн даатгалд юугаа аммаар байна. Одоо ста цалингаа одоо тэтгэврийнхаа мөнгийг нэмүүлэхгүй бол амьдрахгүй нэ гэл яриад эхлэнгүүт нөгөөдүүлтэйгээ адилхан бүгтийгээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд урам зориг айгүй хүн хэрэгтэй. Монголын тэтгэврт гарч байгаа хүмүүсийн хэдэн хувийн цогтой золбоотой ажилтаа хөдөлмөртэй хийж байна гэдгээ сайн ярьж өгөө танах шиг юм нэвтрүүлэгт хэлж өгвөл хүмүүс ч нэрээ гэртээ сууж байгаа хүмүүс ч нэрээ үсээ зулгаа босч ирнэ үстэй. Юу яриад байна? Энэ нэг аваа чинь бүр тэтгэврт гарсан юм биш үү? Тэгээ ингээ яриа сууж штегээ босч ирэх байхгүй юу? Энэ бол ер нь хүмүүс ер нь биенээсээ урам авчил урмын амтан гэж үнэн шүү. Амтан байхгүй. Урмаараа явна тий. Тэгж ажиллаж амтан. Тэгээд нэг тэтгэврт итгэмж нөгөө нэг тэгээд нэг юу яа хөдөө гэсэн чи юу халамж. Хөдөө ингээд нэг айлт утсан гинэ манай нэг найз дүү. Тэгсэн чинь 4 5 хам бүлтэй 2 хүүхэдтэйгээ ээж нь аав нь тэгээд нэг нөхөргөө нэг хүүхэн 2 хүүхэдтэйгээ ингээд тавлаа амьдарж гинэ. Тэгсэн чинь гуруулаа тэтгэмж авдаг. Яага гуруулаа тэтгэмж авдаг гэсэн. За нөгөө аав нь ямар юмны хүн төлөвлөмөр хийсний ямар юмны тэтгэвэр гэсэн чи ээж нь гэсэн чи группийн тэтгэвэр гэдэг те. Гэсэн чи охин гэсэн чи ямар юм юугаа алдсны ингээд тэтгэвэр авцсан гуруулаа тэтгэмж авцсан гэ ажил хийхгүй хүнжлээ толгойд өрөө нөмрөөл нэг хин тэрэглийн билүү нэг амар нэг арчаагүй хүмүүсийн амьдралын тухай нэг зохиол байдیں۔ Тэрээс шар ус устдээ штэ тэр. Ингээл шалаа угаахгүй л байгаад байдаг. Тэгэл тэр амьдралд нь хүүхдүүд нь ч угаахгүй л байгаад байдаг гэдэгтэй адилхан өвүүлэг юм уу? 3 өвүүлэг байдаг. Тэрийг ингэсэн чинь нэрэн зарим хүмүүсийн амьдрал яг арай л арчаагүй байна гэж бодогдсон шүү. Тэрнтэй адилхан 3 хүн тэтгэмж авчихар чи яах юм болж байна? Юу хийх юм? Тэгээ тэр чин хөдөө юм чи нэх хэрэгцээ байхгүй. Ээлвийн цүнх барих шаардлага байхгүй. Тэдэрт булган шөөб өмсөх шаардлага байхгүй юм чин. 2 хүүхэдтэй лавшаа хийлээ болоо. Тэгэл орондоо хүнжлээ бутаагаал хэмжээ аваад амьдарч. Тэгэхээр айгүй амьдрал гонигтай өстэй. Тэгээ би хөдөө явж байгаа сумдуудаар явж байгаад нөгөө ивэдээ нөгөө мө бордогоо зарах гад төмс өмсний аж ахуйгаар яваад мөрц атсан явж байгаа атрын сангийн аж ахуй гэж явж байгаа. Ингээл айлуудын жилийн өмнө 2 жилийн өмнө айлуудын ингээл Аранхай аймгийн тэр аваар явж ирсэн. Нэлээ ажилтай аймаг шүү дээ. Чулууд сум гэж сумаар. Ингээл ийм том ногоо ургацсан мэдгээ айлын хашаан дотор. Тэгэхээр хүү явааш тэ идэрчсэн модцоо тариад та жимсмэс тарьдсан биш тэгсэн чинь манай нөхөр тэнд пис хийгээл инээдгээ. Юу юм гэсэн чинь наад чин дандаа юу гэлээ шарилжтэй гэдэг. Юу вэ? Энэ хашаанд шарилжаад дүүдгүй айл гэдэг юм. Хүүхдүүд нь бүгдээрээ шарилжны аллергитэй боллоо шүү дээ. Би ч одоо амар эмзэг сэдвэрээ өөрөө аллергитэй болохоор тэгэл ярьсан чинь хүүхдүүд нь шарилжин дотор өссөн хизээч аллерги тусахгүй болохгүй. Тэгээд ингэ байж идэг гэсэн. Яана тэг ингэ хашаандаа төмс луун байцаа тарьдгүй мүү гэж би тэгсэн. Гих мэдчихлээ. Тэгэхээр яадгүй гэхээр манай Монголд амар шүмжлэлтэй хандж байна би. Монголд ингээд нөгөө нэг юм сэтгэхүүн ерөөсөө нэг юм гялтгансан айлаасаа сурдгуу. Тэгэд яг хажуугийнх нь айл нь гэртээ талах барайл те. Үнэ малаас аагаал хонь минь хэргаал өстө хүүхдүүд нь мотоцикл унж тавьгаал 2 хүүхдээ хотод сургуулж яваал хотод сургуулж явсан хүүхдүүд нь те тэтгэмж аваад Америк яваал тэгж байгаа хүмүүс байна шүү дээ. Яг тэр хажуудлынхаа айлыг манайх шиг шарилжтай болоосой гэж бодохгүй тэр айл ямар мундаг байна гэж сурахгүй байгаа юм бэ гэдэг нь надад одоо асуул шартай байх ёстой юм аашийн те. Асуудал нь тэр байхгүй юу? 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найд төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Таны сая ярина дээр ийм гарч ирж байгаа. За хажуу талын хүн нь те зөвхөн энэ альдаач чинь найз зөвхтэй бас ингээ хамааралтай юм шиг үл. Тэг нэг найз нь ингээд аягүй сайн амжилттай ингээ яваад байдаг те. Нөгөөт нь өөрөө болохоор хүн өөрийгөө мэдж байгаа шүү дээ. Байрандаа ингээ байгаад байна. Тэгэхээр ихэвчлэн зарим нь болохоор дуугаа, зарим нь бол хатаархаад ингээ байдаг ч юм те. Гэхдээ ижлэгэн бас адилхан ингээ суралцаад бол хоёулаа амжилттай аваа сайхан амьдрах гэдэг шүү дээ те. Тэгэхээр тэр нэг чи яаж ингээ чадаад байна гэдэг тийм асуух зориг бас аягүй хэрэгтэй юм шүү. Ер нь суралцах тийм хүсэл зориг
Тэр дээр суралцах хүсэл зориг ер нь яаж хаанаас бий болохгүй? Суралцахыг хүсэхгүй байгаа болохоор л ингээл хүнхээр хүн өөрчлөгдөж суралцъя гэсэн бэл тэр хажуудах нь хүн ингээ яваадах чинь хүүшээ чи надаас туслаач гэвэл тэр хүн туслах заахалах тий явна. Наад чинь би боддгийн гээл зарим хүмүүст ажилчтай энэ төр сургана л да. Минийхөө сая Солонгос явсан ч нэрээ намайг манай компанид ажиллаж байсан нэг залуу машинаар тосч авсан. Тэгээд үйлчилж өгж байгаа байхгүй юу? Тэгээд ганц очих гэж ингээл баахан хүмүүсээр тасуулаад тэгээд би чи өөрөө чаддаг мэддэг хүн болоод нөгөө ажилчин байсан хүн мэн тэнд сурж байгаа тосч авлаа л да намайг. Тэгээд нөгөөч айгүй өөрхөн машинаараа намайг үйлчлээл Солонгост явж байгаа. Тэгээ явж байхдаа хэлж байгаа байхгүй нөгөөч чинь. Яг нэг сурдаг одоо доктор сурж байгаа. Тэгээ би эхэлж ирээл 6-7 жилийн өмнө захирлаа ирээл танай компани сургуулаа төгсөөл танай компанид ажилд орсон, компанид орсон. Тэгээд тэндээсээ би сургууль аваад Солонгост ирсэн. Тэгээд Солонгос ирээд нэг л газар би айл нүүлгдэг ажил хийсэн. Одоо тэр айл нүүлгдэг ажлаа хийгээл байж байгаа. 7 хоногийн би 4 өдөр ажиллаж байгаа. 3 өдөр нь амарч байгаа. Ягаад гэвэл би хүүхэдтэй болцсон, хүүхэдтэй цаг гаргаж байгаа. Тэгээ би гоё машин авчихсан, хүүхэдтэйгээ их нартайгаа ингээд хотуудаар явж зугааж байгаа. Би ингээд робот шиг ажилласан байлээ. Ирээд 5 жил. Тэг яг нэг үйлдвэртэй чи ажиллаад байсан юм бэ гээ би асуухгүй юу? Тэгсэн чи тэгж байгаа. Намайг гарыг л тэгэхээр манай дарга цалингаа нэмчдэг. Одоо баг дарга надаас бүх юм асуудаг би баг дарган штэ гэд энийгээд байгаа байхгүй юу? Бүр чийл мэд өрөөл мэд чийл хийгээл ингээд хүлээгээ сууж идэг. Хаач хүний нөөц хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэр дарагт тэр хүний нөөц амар нандин чул хүний нөөц болсон байгаа үстэй. Байлган цалингийн нэм өөрсгөө цалин өгөөд ингээд ажиллаулаа байждаг. Би ч гэсэн хүний нөөц үргэлж хайж авдаг. Өөрийгөө орлох хүн хайж авч идэгтэй адилхан. Тэгээ манай тэр залуудыг хөвгчлөлтэй нэнээсэй. Чи тэгээ яаж тэгээд тэдний одоо юм юг авба итгэлийг дааваа гэсэн чинь. За. Бенатанд ажиллаж байсан хүн энэ тэнд гологдохгүй гэж юу? Тэр айгуу чухал байгаа. Тэр Бенатны стандарт тийм чухал байсан байхгүй. Одоо франчайз бизнес ороод ирэхээр дагаад стандарт нь ороод ирдэг байхгүй. Цамцыг ингэж ивхэн, агуулгаас хайр цагнаас ингэж гаргана, хүнтэй ингэж үйлчлэн, тэ? Тэр болгон стандартаа мөрдөөд тэр хүмүүсийг ажиллаа сурчхаар бид нар стандартаар л ажиллаж байгаа. Цагтаа ирэх ёстой. Буруу юм хийсэн бол тэрийг хүлээх ёстой. Одоо энийг гоё ихвэ тавинаа л гэсэн бол гоё байранд нь ихвэ тавинаа. Тэгэхээр үйлдвэрлэлийг дагаад гадны бизнесүүд орж ирэхдээ стандарт нь ороод ирж байгаа байхгүй. Энэ аягүй чухал. Тэгэхээр тэр залууг би бахархсан. Миний ажилчин гадаад очсон. Тийм том дарга болчихсон. Докторт сураад гэр бүлээ аваад. Тэгээ тэр хүүхэд 7 хоногийн 7 өдөр үхэн хатаа ажиллаад арх уухгүй. Хүмүүс чинь тэнд очиод гэрт байр авахгүй, гэрлэгөө мөнгө явуулахгүй архитаад явж байхад тэр хүүхэд 7 хоногийн 4 өдөр ажиллаад хүүхэд мэн жоохон байна. Эхнэртэй цаг гарганаа. Залуу хосууд бид тэр гэр бүлээ гой юм хотуудыг үзнэ, гой юмнууд үзнэ. Тэгээд энэ юу вэ гэсэн чинь Бенатанд ажиллаж байсны хүч. Ямар гоё юм бэ? Эргээд талхаас сэтгэлтэй бас гоё. Тэ хаанаас юу сурцсан бэ? Би бүр хурж ирээд онгороод ажилчтай хурал хийгээд ярьж өгмөр санагдаад одоо бүр хилээ цагтнаад явж. Арай хилээг явж. Тий, арай хийж амжиг явж байгаа. Тэгээ энийг хурал дээр ярина да гэх мэдчлээ. Тэгэхээр стандарт амар чухал байхгүй юу? Стандарт. Тэгэхээр аливаа зүйлээс үнэхээр нөө суралцъя, өөрчлөгдөж амжилтанд хүрэх гэвэл бас нэг тэрийг аливаа зүйл хийдэг тэр стандарт нь юу юм гэдэг зүйлээ бас мэдэх хэрэгтэй байна. Мэдэх хэрэгтэй. Тэгээд би нөгөө нэг шүмжлэлтэй ханддаг нь юу гэхээр хүмүүсийг сургана гэд нэг сургалтын газар очиод хүн ажил сурдаг л байхгүй. Сургалтын одоо Монголд сая нэг тэгсэн штэ. Сургалт аж үйлдвэрийн комбинат гэж байгуулгаа бүгдийн адилхан хувц өмсөө бүгдийн найрамдалтай аж хоолоо яг адилхан хувц өмсөд бүгдэнд нь ажил зааж өгч ийн гэж байгаа байхгүй. Ажлыг хүн ажлын газар л сурдаг байхгүй. Ажлын мессен дээр л сурдаг. Тэрнээс практик дээр сурна. Би хүрээд ажилчдыг тэгдэйн урж ирээд яана би үйлдвэрт ажиллаж үзээгүйстэй гэл тэнгуут нь стандартаа үзүүлдэг. За үйлдвэрт ажиллахын тулд чи эхлээд нөгөө хаб дөрмөө мэдэх юм байна тий. Хөдөлмөр аюулгүй байдлаа хангах нэ. Тэгээд манай стандарттай энэ багжийг хаан тавих хэрэгтэй юм. Энэ конопиг хизээ дарах юм. Хизээ аваар асгаар унтардыг энийг заагаад өгчдөг. Тэгээд стандартаар явчихад л бүх юм стандартаар явчихад л болдог байхгүй юу? Тэр стандарт их мөрднөө би. Тэрийг мөрдүүлэхийн тулд өөр дамжлагууд дээр ажилланаа инээдтэй. Нэг хороолт манайх анхны Бенатангаа ээжс 15-16 жилийн өмнө анх Бенатаа хийгээл ажиллаулаад байжсэн чинь хүмүүс орж ирсэн чинь өөс амар мундаг захирал махралстай Бенатны захиралстай өөрөө шалаа угаагаад ээж идэм билээ гэсэн би өвтлээ ичсэн.
хөрхий стандартаар би хэрэгжүүлээ явж байгаа байхгүй юу? Шалаа ингэж угаана. Нөгөөдөл чинь нэг том хар шалны альчаар авчираад нөгөө хүмүүсийн чинь гуйдаад л угаагаад харна би. Сэмэрхэн хинт ч харагдахгүйгээр хувцсны өрөөг гараа явгууд нь гяс арчиж байгаагаар үзүүлж итэл намайг хөрхий минь энэ амттай шалаа угаагаа гүйж идэм байлээ. Нэг бодлын аюу хөрхий минь хүний нөөц авахгүй өөрөө л юм хийгээд идэг хүн шиг. А гэтэл би өөрөө хийжээж зааж өгдөг ийм байдаг юм аа. Хүн садаа болохгүй. За ингээд бараа шин бараа яриад өлөх болохоор гайл төмөр мулт татаад л нөгөө хүмүүсийн толгойд өгөр бараагаа савчуулаад нөгөө хүн ингээд гараа явах гээр нөгөө өдгөлтүүд 50-руудаа сольжидаг байхгүй юу? За одоо энэ барааг ингэж үлгөөрөө гэдээ бид нар стандарт явуулцдаг. Франчайз нөгөө одоо бүх дэлгүүрүүд ийм үрэлттэй байх ёстой гэдээ өгөөд явуулангууд тэрийгэ дуураалгаад хийж байгаа. Тэгээ хийгээ байж хата хажуугаар нь гарч үйлчлүүлж байгаа хүнээ нөгөө төмрөөрөө цохоод алчихгүй үйлчлэх ёстой байх юм шиг. Хайш нь харуулж төмрөө тавих уу гэдгийг хүртэл заадаг байхгүй. Гэх мэтчлэн нөгөө эхнээс нь нөгөө франчайз эхнээс нь үйлдвэрлэл эрхлэхэд одоо нөгөө стандартаар явчихаар айгүй амар. Тий. Одоо энэ CMU гэж гой юмнууд орж ирж байгаа ингээд 0-той болчлоо гэж яриад байгаа шүү дээ. Ягаад түүцнүүд урд 0 хийгээгүй юм тэгвэл? Тий. Бид нар түүцний энэ тэмдгээр хогоо хаяад байсан болохоос биш бицэд газар тэд нар хийгээгүй байсан учраас одоо ингээд хөөгдөд гарч шүү дээ. Гэх мэтчлээ. Тэгэхээр стандартаа мөрдөд ажиллачвал ажил болон хөнгөн стандартаар мөрдөж тий. Бид тэгж бодсон шүү. Бид тэгж бодвочтой. Тэгж боддгийг. Юун дээр ерөнхий нэвтрүүлэг ер нь дуусах тийшээгээ хандж байна. Юу ч ярьсангүй шүү дээ. Баахан юу ярьчвал тэтгэр ярьчлаа шүү дээ. Тэгээ өшөө та гоё ярбаар юм да хилээ сайхан чөлөөтэй явж болно шүү. Тэгээ энэ дээр нөгөө нэг юу одоо бид нар чинь ингээл цөөхүлээл гэдэг байгаа шүү. Одоо нэг 3 сая 7-800 мянга болж гэнэ үү те. Тэгээд энэ цөөхөн монголчууд маань энэ яаж энэ бүтээмжийг нь цагийг нь өндөр үнэлэмжтэй болохгүй гэж би бас аяга бодож явдаг байхгүй юу. Таны хувьд ингээ гадна дотны франчайз ингээл явцсны хувьд ер нь энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? Яаж бүтээмжийг өндөр үнэлүүлэх вэ Монгол хүний? Бүтээмжийг өндөр үнэлүүлэхийн тулд одоо нөгөө нэг мөнгө цаас болоод байгааг л болох хэрэгтэй байхгүй юу. Төгрөг мөнгө нөгөө инфляц боллоо гэж мөнгө чинь мөнгө биш болол тий. Хэдэн жилийн өмнө 2003 он 8 оны нөгөө нэг хямралын үеэр буянгийн жагаа илүү ярьжсэн байхгүй юу. Одоо доллар 3000 боллоо гэдэгт тэр үед те юу солиороод байгаа юм бэ гэж бодож исэн байхгүй юу. Гэтэл мөнгө биш л доллар хэврэл байгаа. Жишээлбэл энэ цамц Бенетны цамц надад Бенетэн явуулахдаа 21 еврогоор явуулдаг л байсан. 20 л ирж байгаа. Одоо ч гэсэн. Одоо ч хэдэн жилийн өмнө 20 евро. 5 жилийн 10 жилийн өмнө. Тэгээ одоо ч 20 еврогоор л 20 еврогоор л ирнэ. Франчайз гэдэг шиг л байхгүй юу. А гэтэл манад евро 2000 төгрөг байсан евро мэ 4000 хэдэн золчлоо шүү. Үнэхээр мөнгө биш болсон байгаа зү. Мөнгө ээж хүмүүс өндөр цалинтай байна. Мөнгийг мөнгө биш болгоод байгаа юм юу гэхээр нөгөө л цаасан мөнгө хевлээд байгаа. Нөгөө л халамжинд мөнгө зарцуулаад байгаа. Нөгөө баялагын тэгш бус хуваарлал тий. Нөгөө баялгаа нөгөө нэг Жириновский нөгөө Оросын улсын хурлын гишүүн Жириновский чалж ирсэн байхгүй юу? Хурал дээр улгаачуудаа гэж ширээгээ шаагаад та нар нэг куин ядаж ард түмэнд үлдээгээч гэж ширээгээ шаажсан байхгүй. Чингис хаан ингэж хүмүүстэй өгж байгаагүй гэж Чингисийг хэлжсэн байхгүй. Чингис өөрөө 10-ын л авч ирсэн. 90 ард түмэнд очиж ирсэн байж чалж ирсэн байхгүй. Яг энийг одоо яг хэлмээр байгаа байхгүй. Зам барих гад одоо 100 мянган төгрөгөөр зам барих гэснийгээ те 20 мянгаар нь барина гэдэг чи юу гэсэн ч үгүй. Тэгэхээр мөнгө яах юм? Одоо хөөх юм нь ойчрлаад, уйлдаад, майлдаад мөнгө нэмүүлээл энэ салингаа нэмүүлээл шүү дээ, тэ. Тэр чинь хэвлээд мөнгө өгчхөөр мөнгө чинь мөнгөчлөл биш болоод шүү. Би өнөөдөр ажилчиндаа $3,000 цалин өгөх боломжтой л байсан шүү дээ. Гэтэл яасан юм? $3,000-оор би цалин өгөхгүй татвар төрөөс нь яах юм? Нөгөө $3,000 чинь хэд болчиход байгаа одоо? 1500 байх үед $3,000 өгч болох байсан байгаа зү. Гэтэл нөгөө $3,000 ч одоо хэд болцсон юм? Одоо 300 хэд байна уу? 400 болцсон уу? Доллар ч одоо хэд болцсон байгаа? Их мэдчихлээ. Миний нэг харамсаад яваад байдаг юм болохоор те одоо нүүрс одоо ингээл алтцэс энэ үнд байгалийн баялгаа л өгöd байгаа шүү дээ те. За жишээлбэл хятадд манай нүүрсийг аваад байгаа юм бол, манай алтыг аваад байгаа юм бол, манай зэсийг аваад байгаа юм бол дагалдаад түүхийд буюу нөгөө юунуудыг авах хэрэгтэй шүү дээ, хаягдлуудыг.
малаас гарч байгаа энэ бүтээгдэхүүнийг авах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй хамгийн сайхны дэлхий дээр үнд орж байгаа юмнуудыг аваад нөгөө нэг одоо амьдрах гад явж байгаа хүмүүсийнх нь одоо манайх чинь мал аж ахуйгаас хамааралтай эдийн засгт улсууч малаас махын нийтэл малаас гарсан хувц хийж оёол ингэж явж байгаа. Эднийг үнд оруулаад эднийг гаргадаг болчих. Нөгөө эдийн засгээс молгоруулна гэж ярьдаг юмнууд байх ёстой шүү дээ. Одоо жишээлбэл би боддгийн шүү дээ нэг хэдэн 3 сая хонь илүү авчиж өгсөн гэдэг чинь 30 мянган хонь авчиж өгчөөд зөрүүлээд хүүе гэд нөгөө хин чин цай авахынхаа оронд одоо хэрэгт орох үдэ юм яриад цай авахынхаа оронд хөөе манай малаас гарч байгаа тийм юмнуудыг аваад өгөөч хэлсэн бол гэж хэлчих хэрэгтэй байхгүй. Тэгэл явуул монголчууд аршираа гаргаж чадчихин те. Нөгөө адууны ширмэр чи хог болоо хаягдахгүй. Нөгөө хоньны арьс марь чинь хог болоод хог дээр хаягдахгүй шүү дээ. Эднийг л гаргачих юм бол монгол хүн болгон баян болчих юм бол баян л болно шүү дээ. Махаа хямдруулаач гэдэг биш. Мөнгө бити хевлээч, хүн болгон ажиллаач, хүн болгон хөдөлмөрлөөч л гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгжээж л үнэлэгдэн штэ. Мөнгө 1000 хевлээд одоо шуудаанд мөнгө хийгээд талах авах гээд өөрөө явдаг шиг л болно штэ. Тий. Тэгэхээр энэ эдийн засгийн өсөлт, эдийн засгийн юугаа энэ мундаг толгойтой эдийн засгчид нь ярих байх л та. Бид нар бол зөвхөн бизнес эрхлээл хүмүүсээ залингийн нөгөөл устдаа татраа үнэн зөвөр төлөөл ингээл явж явах бидний сонирхол. Ер нь энэ бизнес эрхэлдэг хүмүүс яагаад энэ улсын хурал руу яагаад ингэж гишүүн болъё гэж дайраад байдгийг мэдхүү. Би дотор боддгийн штэ. Хөөхий би бол одоо жишээлбэл одоо улсын хурлын гишүүн болоод бас түүхийдээ бордон гаргачмаар л штэ хятад руу. Тэр хуулийг очиж тэнд ярих гэж л болж байгаа байхгүй тэд нар ч. Тэгэхгүй би мөрөөрөө улс маань дэмжиж өгөөд би түүхийдээ хийж байгаа үйлдвэрлэлээ тасралтгүй үйлдвэрлэлээ явуулаад тэр хог хаягдлаар байгаль орчин нөлөөлөд байгаа байгалийн биологийн бага эргэлт хийгээд би малаа амтнаа тижээгээдтэй илүү гарсан бордоогоо би гадагшаа гаргаад валют олоод авах юм бол би тэнд очиж суух шаардлага байхгүй шүү дээ. Тий. Би тэгж бодоод хийх юм аа. Хөрхийн чаавс нэг бизнес нь болохоо яагаад над чиг чаавс ингээ юм гаргаж чадахгүй өөр ширэнд баригдаад унахаараа энэ шийдвэрлэх юу руу очиж өрнө энэ хэдэн юг хурал юунд санаа оноогоо хэлээ өөрөө оролцсон. Өөрөө дуу хоолойгоо хүргэе гэдэг. Дуу хоолойгоо хүргэе энэ төр гээд ордгийн байна даа л гэж би бодож. Тэрнээс ер нь бол хүн өөрийнхөө хийж байгаа юмыг л маш сайн хийчих хэрэгтэй. Эмчээ цалин цаваа сайн байх юм бол тэр 6 7 8 жил сурсан сургуулаа төгсчөөд ямар юм хийгээд эмч хүн эм зараа сууж байгаа юм. Эмчэл хийх хэрэгтэй байхгүй. Хүнэл эмчлэх хэрэгтэй шүү дээ. Одоо сэтгүүлч хүн тэр 5 6 жил одоо тэр сураал та нар чинь үг монгол сайхан хэлээ амар сайхан судлаал те одоо хэл устаа болоод ингээд байжсэн сэтгүүлчэл хийгээд явах болохоос биш онлайнаар ингээд сэтгүүлч нар витамин зараа суухгүй л ахгүй да. Гэх мэтчлэн хүн болгон дорноо ажилласаа хийчих юм бол тэр би бол тэр улс төрчид тэр юунуудыг бол айгүй мундаг эдийн засгчид айгүй амьдрал мэддэг нөгөө нэг өста хүний ард түмнийхээ амьдралыг ойлгодог тийм хүмүүс л улсын хурлд гарах хэрэгтэй хаа л гэж боддөг штэ. Тэд нар яагаад гэвэл гадаа болохгүй байгаа юм ин ойлгочдөг. Ядчил нэг манай үйлдвэрийн тийм бүтээгдэхүүн гарахгүй байна гэхэд очиод салбарынхан сайд нь сонсч ирснийг ойлгочдөг тийм хүн байв зүгээр байхгүй юу. Тэгэхгүй гайхаад нүд нь эргэлдэж ирснийг танаа байшин чи юугаар хийсэн гэдээ асуухаар ойлгохгүй болчихж байгаа. Миний байшингийн ноу-хау үйлдвэрийн ноу-хау энэ хаалгаар 50 төгрөгөөр орж байгаа түүхийг манай үйлдвэрээр гараад энэгээр гарахтаа 500 төгрөг болж байгаа нь чухал байхгүй юу? Тэр л инновац. Яг зөв. Тэр л инновац. Бид нар тэгжил үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй одоо бүгдээрээ л жижиг дунд бизнес гэдэг нэг жижигхэн юм ярьчин. Тэгэнгүүтээ тэр жижиг дунд бизнесийг юу гэж болгодог вэхээр нэг таавчг маавчг нэг сүвнэр нэг модон аяг тагшхан яриад суугаад байдаг байхгүй юу? Тэр нь ах хүмүүс айгу баг. Зах зээл нь айгу хомигдмал. Гэтэл манай үйлдвэр хаягдж байгаа юм нь ямар их вэ? Тэгээд эргүүлээд тэр хаягдж байгаа юмараа шуудаа тийжээ чинь. Шууд амьтдаа тийжээгээд амьтд маань бидрийг тийжээч шүү дээ, тий. Тэгээд биологийн баг эргэлт хог хаягдлаа багасгachж байгаа юм шүү дээ, тий. Багасгachж байна. Хоёрдугаарт гарч байгаа бордоог би ерөөсөө ярихгүй шүү дээ. Бордоо. Одоо байгаль дэлхийн хөрс садгүрүү гэдэг нүү алдарт гүрүүгийн хэлсэн үг гэдэг аахгүй юу.
Бид нар энэ байгаль дэлхий дээр учруулад байгаа энэ сав янз янзын пластик сав суулга янз янзын хог хаягдлыг бид нар өөрснөө янзлж чаднаа. Хумаад санд хийгээ сууж чадчихна гэж байгаа байхгүй. Гэтэл бид нар хөрсөө яаж амьдруулах вэ? Хөрс байхгүй бол бид нар амьдрахгүй. Дуусаа. Хөрс байхгүй бол амьдрахгүй. Яг энэ ирчээр явах юм бол бид нар 20 жилээс цааш амьдрч чадахгүй дэлхий дээр дайн болно. Ягаад гэвэл хөрс байхгүй болж байна. Хөрсөнд хүмүүс төмсөд барихтаа яадаг вэ гэхээр нөгөө химийн бортоогоор бортчдөг. Зөвхөн төмсийг ургуулад байна. Дараа жил нь нөгөө хөрсийг чинь байхгүй болгочдөг. Хөрсөнд байдаг өчнөө тэр жижиг бичлэл амьтдыг химийн бордоор алаад хүлчиж штэ байхгүй болчихно. Бүдүүлгээр яриад штэ би хүмүүстэй ойлгомжтойгоор байхгүй болчихно. Тэнд дараа нь дахиж хизээч юу ч урахгүй. Тэгэхээр хөрсөн амьд ойлгооч. Тэгээ хөрсөө булаацалтал дайн болдог шин. Одоо би бол Украины дайныг амар глобал ярьж шүү би ч одоо бүр дайн руу орчлоо. Украины дайныг юу гэж боддгоо гэхээр хөрсөнд нь болж дайн болж байгаа юм. Дэлхийн номер 1 хөрстэй болсон. Би ч Украинд төгссөн шин. Газар шороонд хөрсөн амьд хөрс дэлхийн одоо амьд хөрсний байгаль дэлхий дээр хамгийн өр өгөөжтэй хөрсний хэдэн үеийн эзэлдэг гэлээ хамгийн номер 1 хөрстэй газар. Тэгэхээр тэр хөрсөнд төмс тарж идэхийн тулд хүмүүс өсөглөн болохгүй тулд тэмцэж штт. Би тэгж хардаг. Ягаад гэвэл манай Монгол орны байгаль дэлхий яаж амар цөлжөөд байна гэсэн. Сая тэгээд одоо энэ тэрбум мод хөтөлбөр энэ төр гэж хүмүүс мод тарьж штт тий. Энэ тэрбум мод хөтөлбөрт бол энэ хамгийн амьдруулах юм бол энэ бордоо л ахгүй. Бордоо. Бордоогоо ярихаар би гайхдаг байхгүй. Ямар гайхамшигтай юм бэ энэ. Малчин ингээд газараа тий шимт ижээж штт тий. Юу хараад энийг донч. Үгүй айгүй гоё юм санагдаад. За. Ногооны бордоо байгаа шүү дээ, тэр бордоог нөгөө яг мэршийн хэлэг нь болохоор хөрсийг чангална гэж ярьд юм ба шүү дээ. Азотын бордоо нь болохоор зөвхөн одоо тэр аливаадыг урмал ногооныхоо навчинд нь хүрдэг гэж ойлгосон. Харин тэр одоо ясны малын мах ясны бордоо ч нь өөрөө тэр хөрсийг нь тижээж өгч идэг. Тэгээд эргүүлээд тэрнээ амьдруулж өгч идэг. Тэгэл надаас бол амар гоё бас санагдчихсан уншаад байж байгаа. Тэгээд сая нөгөө нэг юуны тишээ сонгоны тийшээгээ нэг тэрбум модны суулгацуудыг яадаг нэг сэргэн анги гэдэг. Тэнд би 30 тонн бордоо авчиж өгсөн байхгүй юу? 30 тонн бордоо авчихгүй юу? Хандуулсан байхгүй юу? Тэгээд бордоод үзээрээ мод чинь гайхалтай ургана гэсэн чинь намар утас чинь та хурж зураг авахгүй юм амар гоё ургасан гэд. Тэд нар юу ямар бордоо хийсэн сууж исэн гэж очоод би рүү гайхсан штэ. Хэдэн хомоол цогдуулаад нэг хитэн төлөө шатаагаад хооронд нь холцсныг хитэн цэргүүдсэн. Бордоо хийж ингэсэн сууж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ бордоо ч амьд бордоо штэ. Энэ амьдруулнаа. 3 жил задрал явагдана. 3 жил энэ модыг бордох шаардлагагүй. Мод ургуулах гэж л байгаа бол бордоо хэрэглээч гэд авцсан. Одоогор бол ер нь байгуулагдсанаас хойш маш олон газар хандив өглөө шүү. Би ч одоо хандивын байгууллага болсон шүү дээ. Бордоо хэрэглэж сураач л яваад. Гол нь бас тэрийг нь үр шимийн таниулгаал тий. Монгол улсын бордооны жагсаалтанд орсон дэлхийн бордооны жагсаалтанд албан ёсоор байж идэг шүү дээ. Стандарт тий. Тэг явж байна. Яг энийг хэсгээ ярьсан чинь би яг гоё таарлаа. Чинагийн галсангуайн одоо монголчууд бас маш том зохиолч гэдгээр нь бол мэднэ. Тэгээд дээрэс нь бас нийгмийн төлөө энэ ногоон байгууламжийг хийж явж байгаа бас 1 сая мод гэд. Тэгээд энэ үг нь надад амар таалагдсан байхгүй. Яг танд бүр ингээд яг ингээд зориулагдсан шиг санагдаад байна. Тэгээд нэг жаал асуусан гинэ. Та одоо ингээд ийм их ингээд мод тариад те энэ таныг баг ингээд амьд ахуйд чинь ингээд урахгүй штэ. Баг та тэр харахгүй штэ л гэдэг утгаар нь хэлсэн байна л да. Тэгсэн чинь миний хөө ингэсэн гэж би энийг бүр уншчээ. Үгүүдээ хүмүүс тэртээ 100 жилийн өмнө энэ их мод байгаагүй юм. Харин 100 жилийн өмнө нэг зохиолч байсан. Тэр хүн өөрийн хөрөнгөөр эх орондоо 1 сая мод тарьж өгнө гэж амлаад ном бичиж олсон бүх мөнгөө мод болгосон юм аа. Тэрээр тарьсан моддоо миний хөшөө гэж хэлжээ. Энэ их ой модыг бүтээсэн хүнд би талархах учиртай гэж ярих болно. Мод тарьсан ачлыг минь санан сүү цайныхаа дээжээ сүнсэнд нь өргөл би тэнгэрээс хараад баярлнаа. Бид богино настай, мод урт настай юм шүү. Миний хүүхдүүд мод тарьж байгаарэ гэж хэлсэн баг. Эний үг надад бүр айгүй гой санагдсан. Тэгээ одоо ингээд за өшөө ер нь одоо ингээд Чинагийн галсангой шиг бас мод тарьж байгаа бас ингээд олон ажлууд ингээд хийгээ явж байгаа тий. Гэхдээ энэний олон сайхан модыг ингэж том олон сүндэрлэлт нь
гол одоо бордоо хичээлийг нь бол одоо манай Оюнбатагч маань та ингээ хийж байгаа шүү. Тэгэхээр бас аяр бахарх гэж байна. Гоё байна шүү. Тэгэд эргүүлээд буй бас ингээд үзэгчтэй бас уриалмаар байна те. Зөвхөн одоо энэ малын бордооноос гадна те энэ урмал ногоог өн мөх одоо өшөө олон жилийн урт настай урах гэд те энэ Монгол их орны малын буянгаас гадаа малаас гарсан энэ сайхан зүйлийг одоо эрүүл эко бордоогоос ашиглах нь хамгийн чухал байна шүү. Тийм. Гайхалтай. Одоо би нөгөө нэг цусландаа манайх нөгөө тэр чи хэдэн он блэ? 2003 4 оны ихэр байхгүй юу? 2002 оны хавцааны 2000 гошээ 90 онд 99 онд нэг ээж минь нэг шарга муртад нэг цуслан авсан. Тэгээд 2000 онд ээж минь өнгөрчдөг байхгүй юу? Тэгээд тэр цуслан аяг өрдмөрөө тэр үед аяг өрдмөр нэг мөө автобусны зогсоол байсан газар юм нэг өвөө эмээнэр нэг цуслантай байдаг шүү дээ. Ийм дан байшин цуслаа авчаад баярлалаа лагер гээд. Ээж нь цуслаа авцаа миний хүүрээ дээрээ чигээд атсан чинь нэг цулгаа нэг юм машин яжгаар ингээ яваад юу ч байхгүй хөрсгүй. Тэгээд ийм газар тэг яг урд нь автобусны зогсоолтой тийм газар авсан байсан. Тэгээд тэр зундаа ээж минь амар хөлхөөр болоод 99 онд гэж юм. Гадаа тоогоогоо гаргаж тавьж байгаа нөө 100-аа гаргаж тавьж байгааг одоо лавшаа хийж идээд гоёгааз минийх өстө цуслантай олчлоо шүү бид нэр гэлстэй хоошоо хараад ингээл тэгэж байгаа тэр зундаа маш зэнэрээ харж байгаа өнгөрдөг байхгүй юу тэр жилдээ өнгөрсөн. Тэгээ дараа жилд нь хинч гарах вэ ээж минь өнгөрсөн юм чинь тэгээд шиг гарахгүй марахгүй гэж яриад байж хахад нь би үгүй ээжийнхаа юу би харж гарнаа. Яста харин гарна өргөжүүлнэ дэвжүүлнэ гэл. Тэгэл би нөхртөө хэлэхгүй би цуслангийн байшин барьмаар байгаа. Надад байшин голготоод байгаа байхгүй юу? Би тийм байшинд амьдрмааргүй байгаа байхгүй юу? Тэнгүүт нь байшин барина гэж хэлээд. Ээжийнхээ байшингээ яг урт талд нь нэг юм жижигхэн хоёр давхар шовгор шовоохоо хүүхдээ баг хүүгээ гаргацсан байсан. Тэгээд тэрийг шовгор шовоохоо барьж байгаа байхгүй юу? Нэг тэр үед хүмүүс амар нэг шовгор байшин барьдаг байсан юм аа. Тийм байшинс дүүц тараад тусарт нь алдаад барьсан. Тэгэл хатаас матаас хүүхдээ ажуудалтаа юун дээр суулгаж байгаа л хатаас матаасантай явал хар цаасантай явуулаад хар цаасан дээвэр хийгээл нэг байшин барьдаг байхгүй юу. Тэгээд тэр зундаа би тойруулаад мод тарьж байгаа. Ээжээгээ дурсгалд гээд хашаага тойруулаад хашаа хөөрхөн хашаа хийгээд хашаага тойруулаад мод суулгасан чинь ийм хэн ботнууд тэгэл энэ мойлны модлыг чацрагны үүлгэн нэрсний үүлгэн заяа тий 5 төрлийн Джеймсний зээч өхин бөөмөд заяа би яд яав 20,000 тойрон төгрөгч гэлөө тэр үед аваад битүү тойруулаад тарьцсан. Тэгээд тэр үед машин, өлегтэй машин байхгүй, худаг байхгүй, бүр доошоо яваа худаг дээрээс би нөгөө усанд яваад 40 бетоноор ус зөөж авчраад хэвээр. Нөгөө мө хитэн жижигхэн зулцгааны энэ шиг жоохон юмнуудаа услаад исэн байхгүй. Тэгээд тэр чинь одоо ингээ 20 хэдэн жил болчихж байгаа байхгүй. Одоо гайхамшигтай. Бүр төгөл болцсон. Янз бүрийн жимсний мойл гэсэн чинь манай лагер дээр шарга муртын лагерын тэр авийн хүүхдүүд бүгдээрээ түүж идээд барахгүй. Хотоос хүн гууж авчирж байгаа. Тэгээд аав минь саяхан үрт тэр тусландаа байсан л да аав минь амьдраад. Тэгээд манай авийн өнгөрдөг нэг юм тэр гэсэн. Хүмүүс хөө танаа охин ч амар мундаг бизнесмен. Эсвэл зургатаар гарч илээ сэтгүүл дээр гарсан байлгаа ярьсан ч. За тэрийг мэдэхгүй маа. Манай охины өнгөрж байгаа ахгүй манай. Манай охины тарьсан болгон нургадаг. Миний охин бол гайхалтай очисон газар болгон мод зүлэг тарьж авдаг. Хардаа энэ хараа. Жимсийн барахгүй байгаа өстэй гэдэг. Тэгээд тийм том шугуу болцсон. Би тэгээд бенутай ажиллахаас өмнө ашина буюу амралтын газар ажилладаг байсан. Тэржийн наадалд тэр нэг элсэн карьерийн тэрд би 3,000 мод тарьж ирсэн хамгийн эхэлж. Тэгэхэд би тэнд бордоо хэрэглээгүй. Өөрөө ухаад өөрөө үз тараад иймхэн жоохон модноос. Тэгээд саяхан тэрийг зарцсан л да. Бенутай хийх гэ тэр амралтын газараа зарсан. Тэр газараа зарсан. Тэгээ хамгийн гол нь очисон чинь ёо би бүр таниагүй. Бүр шухан юм цаашаа. Тэр тэрэлжийн элсэн карьерийн тийшээ. Бүр янзын юу авсан? Хаан банк авсан. Тэгээд даанч тэргээр дүүрэн гэрээ орол болцсон байлээ. Тэрнээс бүр шугуу болцсон байна. Бүр айн төгөл ямар гоё. Тийм учраас мод бол ургах хүндээ маш ихээр ургадаг. Гайхамшигтай. Тэгэхээр мод тарих дээр бол одоо томордгийн шүү дээ. Модон дээр зөвлөгөө өгдөг шүү дээ би ч одоо. Тий. Одоо би тэтгэврт гарахаар жинхнээсээ тэтгэврт гарахаараа өөрийнхөө бордоор газар олж байгаад
юу модны аж ахуйтай болъё гэж. Мод тарих гэж бодоод. Тэгээ хараад явдیں۔ Энд тэнд мод амар үнэтэй хэлээ. Газар. Тэгээ айгу өндөр үнэтэй зардаг юм байна хүмүүс. Би айгу азгүй штэ. Юу хогны үйлдвэр хийхдээ хүртэл газар худалдаж авч л байгаа байхгүй юу. Хүмүүс ч айгу тийм хогны үйлдвэр хийнэ мэн албан бичиг хийж байгаа энэ тэндээс үнэгүй газар мазар авдаг байсан бол надад тэгж олдоогүй. Дандаа худалдаж авна. Тэр чинь тий. Ер нь Монгол нэг юм хийж байгаа одоо хогны үйлдвэр хийж байгаа хүнд бол газар худалдах хэрэггүй л байхгүй тий. Ер нь бол гих мэдчихлээ. Хогны үйлдвэр та ясны үйлдвэр хэлээ. Ясны үйлдвэр хог боловсруулж байгаа шүү дээ чинь. Тийм дээ яг л тий. Хог болох байсан л зүйлээ. Та 101 очиж зураг аваараа заяа бичлэг хийгээрээ. Манай үйлдвэр дээр шар хийгээл би чи өтөн дундор алхах шүү дээ. Үсрээл толгоороо орно шүү дээ заримдаа өнөр танар гэж. Гэтэ манай үйлдвэрийн үнэр нь айгүй гоё. Яг өөх шаргааж байгаа юм шиг. Ясны үнэр. Монгол малын яс тийм гайхалтай. А гэтэл металд очиод үнэртгээр нөгөө гахаа махааны дахианы яс ч юм аим шиг үнэртэй идэв. Тий. Бас ялгаатай байна. Тий ялгаатай. Тий. Манай нэвтрүүлгийн уламжлалт асуулт байдаг. Тэр нь болохоор монгол хүмүүс ер нь яаж дэлхий рүү гарах вэ? Дэлхий рүү ямар бизнес, ямар бүтээгдэхүүн байх вэ гэж би асуудаг. Гэхдээ таны хувьд бол аль үжи одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг гаргаад одоо ингээ явж штэ тий. Тэгэхээр би танаас жоохон өөрчлөөд асуух нь болохоор монгол хүн биднэрт одоо ямар гоё одоо ингээд үнэлэгдэх гоё чадвар байна. Тий. Зан чанар байна. Тэрэнгээрээ бид нэр одоо дэлхий рүү гарна л та ямар зан чанарыг чадварыг онцолж хэлэх үү? Сая тэр одоо Physical Asia тэмцээн байгаа даа шүү дээ. Йоо тэр гайхшруулж байгаа юм шүү дээ. Монгол хүн ямар гэдгийг үгүй тэр нэг жижигхэн бокс юу лээ зодооны тэр нэг хүнийг гаднаас нь харахад бол өөстө нэрээстэ яавал яачдаг стан уул уучдаг идүүл идчих царайтай хүн байгаад байгаа байхгүй юу? Гэтэл ямар гоё мөр шиг. Ямар бахархан бүр дурлам хүн байгаа байхгүй тий тэр баг хамт олондоо байж байгаа. Хин блэ их оргил гэлөө. Тэр гоё хүн. Тэгэхээр монгол хүн бол ерөөсөө асар үнэтэй хүмүүс л дээ. Удмын тийм хүмүүс. Тэгэд яг монгол хүн болсон гэдэг нэг дэвэл нэг дуулаад хурдаад байхаасаа илүү монгол хүнд бол гайхуулах юм зөндөө байгаа. Монгол хүмүүс яагаад гадны оронд очиод гайхалтай ажиллаад байна гэдэг чадвар нь байгаа гэсэн үг байхгүй. Монгол хүмүүсийг эх орондоо сайхан амьдрахад нь тэмтэй байх юм бол Монгол орон эх орондоо сайхан амьдраад эхлүүл монгол хүмүүс бол ёстой явж өгнө шүү дээ. Тэгэхээр би юу гэж хэлэхээр гэхээр нөгөө монгол хүний ухаанд л итгэдэг. Монгол хүмүүсийн ухаан боловсрал мэдлэгт нь гайхширдаг, юмыг амархан сурдаг, төсвөр төвчээртэй, шаргуу хөдөлмөрч байдаг шүү дээ монгол хүмүүс. Ихэнх монголчууд шүү. Тий. Өөрийнхөө юугаар зүтгэдэг шүү дээ, тий. Хүчтэй байдаг шүү дээ, тий. Гайхамшигт. Монгол хүн болж төрсөндөө үнэхээр бахархаж, самсаа ширхэрдэг. Тий. Чингисийн үр удам болсондоо гайхагддаг тийм ээ. Тэгэхээр зүгээр нэг дуулаа бүжиглээс дэвэсвэд байх биш. Ухаанаараа л явах. Тий. Эс мөртөөснэ. Гоё өглөө. Баярлалаа. Тий. За баярлалаа. Зочинтойгоо хийсэн яриа маань энэ төрөд өндөрлөж байна. Манай зочны Илэн Далангуу ярьсан өөрийнхөө одоо бизнесийн маш гоё олон ноу хав ингээ хуваалцлаа. Тэгээ илүү олон гоё юм байгаль экологоо хайрлсан олон шинэ гоё бизнесүүд төрөөсөө олон хамтралыг бас бий болгоосаа гэж хүслээ. Тэгээд үзэгч та нар маань шинтэн үзээрэй. Манай сувгийг дагаарай. Тэгээд үтсэн бол бас доор нь комент заавал бичээрэй гэж хүсэж байна. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а.